Тэгэл. Ингээ 11 онд Legend FC төрүүлээд 14 онд Wand төрүүлж байгаа тэр хоорондох хугацаанд өөр гоё санал ирсэн үү? Танд одоо нууц биш бол одоо 12 онд Legend-ийн аврагыг хамгаалаад Korean Bulldozer гэж солонгосын аврагтай. Сүүлдэр чинь одоо нөгөө юуны Road FC-ийн анхны бэнүү баг 2 дахь жууны авраг штэ. Тий. Одоогийн Road FC. Тий, одоогийн Road FC. Тэгээд намын хөлийг ялаа. Дараа нь аврагын бүсээ 13 онд дахиад хамгаалах гэж. Тэр хооронд ч яг тэр чинь Legend чинь бас тэр холбоонд байж байгаад өөр холбоонд олохгүй. Тийм боломж бас юу байхгүй байгаа байхгүй. Тэгжээд 13 онд би ч бас дээшээ UFC рүү тоолох юм бодол байгаа штэ. Дээшээ бас гарчих юмсан ингээл дайрчих юмсан гэж бодогдол байгаа байхгүй. Тэгсэн чинь 13 онд Малайзд аврагын бүсээ Legend-ийн аврагын бүсээ хамгаалах чагаад 3 сарын 27-нд нь хөлөө голчдөг. Бэлтгэл дээр. Үгүй тэмцэн дээр аврагын бүсээ хамгаалж захтай тийм шүү. Нөгөө ч нөгөө жудо сүртэй барилт дээр тэг солгоо өрөлтөө. Тэгтээ нөгөө бүхийн солгоо. Барилдааны солгоо. Барилдаан ч нөгөө сайн талаа урдаа авч явдаг шүү. Тулаан ч болохоор сайн талаа ардаа авчдаг. Тэнгүүд мань үуч нэг бүхийн сүртэй бүхийн өрөлтөөр яваад. Бүхийн өрөлтөөр яваад тэг хүнд бол солгоон гэдэг баруун үрдэж байгаа юм нэ солгоогоор тийм. Хүчтэйгээр урд байгаа тийм. Тэгээ нөгөө чинь барилдаж ингээд гинт нөө цохол зодож явах дунд барилдаж хонгодод байраад ингээд хоёр дахь удаага дэгд дайрахт нь би чинь хөлөө ижиг тулаад амханд энэ талтаа хөмрөх гээд солгодолтой ингээ өвсгсөн чинь дивжэний нэг тийм ховл тарсан тийм. Ховл шүү. Одоо ийм дивжэн дээр нь дэвсгэр нь тийм брезент биш. Ийм одоо юу нэг тийм гулгамтгай материал тийм байсан байхгүй. Яг тэмцээнийх нь юм одоо дамлан бүрэн тэр санд тийм би ярьж энэ ямар сони юм бэ ингэнгүүт дээрээ хальцахгүй мөртөө нөө доодох даавны хачингаа уулгаацсан байхгүй. Доотлолтоо юу? Тэг доотлолтоо. Тэгсэн чинь ийшээгээ шийдэх гээд ингээд тулсан чинь нөгөөт нь яг хөл цаашаа хүчтэй. Нэг 10 см-т ингээд гүнгүүтэл нөгөө хүн чинь өрсөлдөгч дараал өөрийнх нь биеэр яг хөл дээрээ дарж авч. Тас гээл яг ясч хугарч байгаа мэдээтэл тэгээд ялагдсан шүү дээ би чинь. Аврагын бүсээ алдаад. Үндэсний хөрөнгө оруулалттай мөнгөн гүр эмнэлэг нь нарийн мэрэгсэн эмч ажиллагсадтай халдвар аюулгүй байдлыг бүрэн хангасан олон улсын жишгт хүрсэн тоног төхөөрөмж бүхий оншилгооны төв гэмтлийн мэс засал, ерөнхий мэс засал, сэргийн засах уламжлалт эмчилгээ, эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал, дотор мэдрэл, зүрх судасны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Хавдрын оншилгоо мэс заслын эмчилгээг өндөр түвшинд явуулж энэрл хүндлэл бүхий чанартай үйлчилгээг ард иргэддээ хүргэдэг. Эрүүл Монгол иргэн эх орны баялаг мөнгөн гүр эмнэлэг нэвтрүүлгийн ивент итгэгч Kami Lounge Night Club Тэр оронд яг UFC-гээс тийм асуусан. Гэхдээ нөгөө нэг юу нэгд би чинь одоо настаа тамирчин болсон байдаг. Хоёрд UFC-гийн юу ямар тамирчин эхний 3 тулааны ихт $3,000 дэш өгөхгүй. Тим гэрээтэйс өгөхгүй. 2000 одоо тэр 10 онд. Тэнгүүт ван болохоор зэрэг тэрий чинь дээшлүүлсэн. Дээр нь тухайн үеч нөгөө би чинь ванд UFC-д болохоор чинь нэг настаа Аз тамирчин болчтой. Ван ч болохоор зэрэг би чинь юу болчих. Азийн бас тэ шилдэг тамирчин. Тэгээ Аз тэмцээн зохион байгуулж болохоор надад илүү ашигтай гэрээ хийгээд дээр нь би хөл уурцсан байна. Одоо ингээд иргэн ирэлт хийгээ мэдэхгүй байна гэнгүүт та гэрээ байгуулчихоо танд хизээ дуртай үедээ та тоглож болно. Гэт нэг амар гоё тийм сэтгэл гарахгүй. Тэнгүүт чинь яг хүн нураад унтсан ингээд иргэн ирэлт хийх үгүй бүү мэд болцсон байх үед шууд за хэрвээ би иргэн ирэлт хийвэл вандал тоглоё гэдэг шууд тийм бодолд төрцөхгүй. Тэгэл буцаад иргэн ирэлт дотор бас байгаа л заавал нэг бас үдчихвэ санагдал. Тэгжээс нь буцаад иргэн ирэлт хэрэгтэй вангийнхын шууд зөвшөөрөл. Гэхдээ яг нөгөө 70 тоглож исэн жимгээ доошлуулаад шууд 66 болгоцсон. Тэгэхээр яг 66-д орохдоо тэр чинь бас 2 сарын өмнө тэмцээнд орохоос 2 сарын өмнө жиндээ орж нэг үзэж байгаа. Үзээд маргаашийн бэлтгэлийг тэмцээн шиг өндөр ачаал авч үзээд тэгжиж орсоохгүй. Гимтлээ сайхан тэгээд. Тэгээ гимтлээ сайхан тэгээд тэр чинь ванд би чинь бас нөгөө бас л Аазтай болохоор зэрэг өндөр зэрэглэлийн тамирчин болцсон байсан учраас ванд оронгууд эхний тэмцээн чинь шууд анхных нь эхний аврагтаа дарж байгаа. Койж юм шүү дээ. Биш, Хоноро Банеротой. Хоноро Банеро гэдэг Филиппиний нөгөө Тим Лекагийн анхны авраг, дэлхийн аврагтай. Тэр чинь нөгөө дараагийн авраг Кожио шид 2 дараалал ялагдсан байхгүй. Тэнгүүд өмнөх аврагтаа намайг тааруулаад тэрийг ялангууд дээшээ гарч аврагын төлөө тулдах шууд
ирэх гараад ирсэн хог. Энэ хугацаанд бол яг таны бэлтгэлийг бол араа юу гэж. Одоо тэр 66-аар оруулаад ачаалаа одоо тэр бүх бэлтгэлийг бол ерөөс араа бүцгэн байна. Арай өгш байгаа л. Тэгэл арай өгчтэй чи шууд 66 гэж хэлэхгүй шүү дээ. 66-д чи үзүүл юу гэж бодож чи жингээ харч чадах болов уу гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь би чинь бодвол за багш ингээ хэлчлээ. Нэрэл одоо тий далд болохоор би чинь амар жижигтэй л гэдэг. Бярдуулах га маягтай болчиход байдаг. Тэгэхээр чинь 66-д бол хасч чадах юм бол боломж нэгдээд байгаа юм санагдал. Тэгэл 66-аар хасч үзье гээл тэгэл хасаал. Тэгээ нэг эхнийхээ хасч чадахгүй ч хоёр дахь ороод тэгэл маргаашийнх нь бэлтгэл нь сайхан болонгууд бэлтгэл дээр янз янз болчихгоот л за 66-д үзье гээл. Тэг чи вангийнх гэхдээ яг нөгөө 0.65-8-аар үздэг байхгүй. Тийм 145 тий. Тэгж үзчихсэн. Ховын тэр одоо яг бэлтгэлийн ерөнхийдөө та нэг 7 хоногийн чинь бэлтгэлийн 5%-аар нэг сонирхол бол ер нь 7 хоногт өдөрт хэдэн удаа ер нь хэрэг хэмжээний багтаамжтай бэлтгэл хийж 7 хоногийн ер нь 11-ээс 12 бэлтгэлтэй. 7 хоногт. Тий 7 хоногт. 1 дахь, 3 дахь, 5 дахьын оройн арай хүчтэй бэлтгэл хийдэг. Ер нь дивжиний бэлтгэл гэсэн үг үү? Дивжин ер нь арай хүчтэй лапанд орно. Тэгээд тэнд нөө зүрхний ачаалтаа бас бэлтгэлийг аавна. Сүүлд шавнырыг бат гэрэл манай пүрүү телегаж уугнаа хэдийдэн шавныр одоо гаан бат гэл олон шавныр тийшээ арай хүчтэй очиод арай хүчээр бас цуг юм заалгангаа миний бэлтгэлийг цуг ангаа бие биенийхээ бэлтгэлийг базаага ингэ явуулдаг усахгүй. Тэн дээр ер нь бол тийм лапанд одоо нэг ёсны холимгийн маягийн лап авах чинь бас их хүнд өгдөг байхгүй. Хүнийг айгүй ядраадаг. Тэгж лапанд ороод 3 раунд масктай орох чинь тэгэл чартаа штэ. Тэгэл дээр зүрхний ачаалттай бэлтгэлүүдээ тухай арай өгш бас их ачаалттай бэлтгэлүүд хийлээ. Тийм бэлтгэлүүдийг 1-р 3-р 5 дахь ороо болгоо авна. 1-р 3-р 5 дахьынхаа өглөө нь болохоор би энэ дандаа техник тавтдаг гэсэн. 2 цаг 30 минут 5 минутаар нэг зүгээр ингээл зөвхөн шолон цохилдог гэх чинь 5 минут. Тэгэл хажууд ороос бүгднийг ингээл өшөлтүүдээ. Тэгээ нэг 5 раундаар 5 минутаар 5 раунд сүдэртэй ажиллаад дараа нь яг трийгээ давтаад мишогонд хийдэг. Мишогонд. Тэгэл сонголт. Бүх төрлийн сонголттой хийгээл 2 дахь 4 дахь хагасаа өдрийн бэлтгэлийг болохоор зэрэг өглөөнийх нь бэлтгэлийг болохоор гүүгээд техник давтаад өдөөс хойш нь 3 цаг 30 минутаас сэрүүлэг тавьчихдаг. Би чинь энэ дээр ажилтдаг хамгаалтын арга хариуцдаг гэсэн. Тэгэл сэрүүлэг дуурал өглөө 8:30 дээр нь тэгэл 9:40 сэрүүлэг дуурал 10 цагийн бэлтгэл рүү ороод ирнэ. Тэгэл өдөөс хойш нь 2 дахь 4 дахь өдөр бол сэрүүлэг дуурал 3:30-аас орж иж хүчнийхээ бэлтгэлийг хийгээл 2 цаг тэгэл 5:30-аас шавнартай бэлтгэлийн базаагаал цуг бүх юм бие алалтаас нь ахуулаад спаррингсаар бүгдийн цугийг хийвчдэг гэсэн. Тэгж аймханд өөрийгөө нэг шахаж ачаал авч нэг жингээ барина, хоёр дур чадвараа нэмнэ. Тэгээ тэр уйтгартай юм шиг бэлтгэлийг өстө тогтмол хийсэн дээр тасралтгүй. Тэргээр хагасны нь бол өглөө нь тэгээд юу хийчихнэ. Шамиртай гүүчнэ 11-ээс. Тэгээд залгуулад хүчээ хийчихнэ. Тэг явдаг. Бүтэн санд нь тэгээд гэрүүлээрээ өдөө бас нэг идэвхтэй амралт гэж уул мол руу харавчдаг тийм. Тэгэл нэг 17 хоногт нэг тэгэхэр чинь 12 өдөр. Би одоо таны бэлтгэлийн тухай олон одоо хүнд бэлтгэл даажсэн нэг одоо сонсч байлаа бас өөрөө ч бас харж ирсэн. Та нар энэ их одоо хүнд бэлтгэлийг ер нь одоо даах таны бие бэлдэр сэтгэл зүй ер нь та юунес одоо ямар шалтгаанаас одоо та ер нь энэ хүнд бэлтгэлийг одоо авч чаддаг, дааж чаддаг гэж одоо өөрийгөө боддог бай. Ер нь бүхэн секцэнд тухайн үед ингээл хүүхд багтаа бүхэн секцээр явдаг байсан. Сүүлд нөгөө галс нөгч болоод тэгэл галс нөгч болоод тэр чинь тэгж холмол тэгж нөгөө шахагдаж цаг минутаар шахагдаж ингэж гүйж яриаж үзег хүн чинь 10 км-ийн кроссын тэмцээнүүд 10 км-ийн нөгөө марш тактикийн тэмцээн ингээл нөгөө багтаа өргөжтэй тий шинээлтэй ингээл хүнд бүхэл хувцастайгаа ингээл бакалтаа ингээл гүүхэр чинь тэр ингээл бэлтгэгдээл манай салаач бас тэр үүндээ сайн байсан үлдэнтэй жигд тэгэл ангиараа тэгж оруулж дөрүүлж мөрүүлэх юм тэр нэг марш тактикийн нэг удаагийн тэмцээн боллоо гэх тэнд чинь ингээл хэдэн сараас өмнө бэлдэн штэ гүүгээл ингээл отгоо багш дээрээ сонголтын бэлтгэл акробат үсрэлт ингэж дурандаа хийчихэл ээлжин дээр ингээл гараад галс нөгч ээлжин дээр гараа штэ тэг чин тушаалаар өглөө 10 цагаас бэлтгэлтэй өдөр 4-3-аас ч өнөө бэлтгэлтэй тэгэл нөгөө нэг хүнд нөгөө
шаланки чинь ингээд байн гар дээр нэхүүлнэ. Юу ингэж газраар нэхэхгүй. Байн ингэж үлдээ. Тэгээ нөгөө нэг тулаан дээр нь карате кикбоксийн юуны житгондогийн бэлтгэлүүд хийгдэнэ. Тэрний хажуугаар ээлжинд гарч явахтай бүр өстой ядраадаг ус байхгүй. Тэгээд яг тийм ачаалтын бэлтгэл галс нөгч байхаас үес ер нь авсандаа тэгэл гүйлтүүдийг маш сайн хийдэг гэсэн. Тэгэл нөгөө автобус хүлээж хуцаа алдж байгаа гэл одоо галын байрнаас гордын төв мөрүүлсэн сүнх гүншт байнг дорн жахтал хөлс хүмүүс яажууд ороод хөлс мүс асгараал ингээл унахаас санаа зовно гэхээс бол гүйлт мөнгөлтөнд түүхтэй Муутахаас санаа зовхгүй. Би одоо бас үнэхээр бас боддог л доо таныг үнэхээр хүнд бэлтгэлийг тэр өндөр иржээмэн дээр таавал таны бэлтгэл бол дандаа тийм өндөр төвшөнд өөрийгөө байнгын шахсан тийм бэлтгэлүүд л байдаг. Тэр дан бэлтгэл урт удаан хугацаанд дааж тааж одоо сүүлд одоо нөгөө Мартин Инганүүдэд бол 44 настай тий. Тэр хугацааны одоо өндөр иржээмийг бол дааж тэр хэмжээнд өндөр хэмжээнд олон жил тулсныг бол би бол дотроо бол үнэхээр гайхдаг. Тэгэхээр энд ямар нууц байдаг бол гэж бас боддог байхгүй. Тэгэхээр сайхан байгаль хангаад өсөөд те сүү цагаа идэ багдаач би ч ерөөсө эми маань ингээл очихорч өглөө ороо сүү өөрүүлэл сүүнээс нь байнга штэ. Байнга надад тусна аяганд хийгээд тавьчихна. Байнга уун халуун дээр нь уух бүр гоё. Тэгэл жоохон ороотой л ороо ингээл гадаа харилцаж тоглоод бөмбөг нөгөө пермэр дээр чинь тэгж байгаа л ороотоор өгч заахал сүү гэж гэсэн. Та тэрс ярьжсэн одоо тий энийг бас нэг тамир суулгадаг баг. Тий үдж байгаа нь одоо хүүхд залуучууд одоо эцэг багш нар бол энэ бага наснаас нь тийм ээ тамирчин бол хүүхдүүд маш өндөр одоо кальцийн агуулмжтай бүтээгдэхүүнээр өсгөж хүмүүжүүлж одоо хангах нь бол маш их чухал юм а гэдгийг бас энэ ярен дээрээс бас ойлгож авч байгаа хаа гэж бодож байна. За Тунгагийн бэлтгэлийн төлөвлөгөө ер нь 19 он зодог тал хүртэл үргэлжилсэн үү? Тий. Тэр хөтлөр үссэн. Талгаад би чи бас нэг яг ялагдлаар биш нэг ялчаад зодог тайлж юмсан гэж бодоод бас нэг 19 оноос ер нь бэлтгэлээ бас жоох явсан юм а. Тэгжээд корона болол тэгэл хоригдол заа тэгэл тийм ээ тэр коронавигийн үед бас ялч нэг. Тэрээс бол танд бол тухайд бас яг тухайн цаг үед бол бас тулдах боломжууд бол байсан. Тэг байсан. Надад чинь яг коронавигийн үед бас ер нь бол 7-8 удаа санал ирсэн шүү дээ. Тулааны вангас. Тэгэл Хиний нэр голцсон өрхөө. Тэр хойно бол юуны цаана уу? Одоо тэр нэг танкайтай тоглох юу гарсан шүү дээ. Танкай гарч ирж байгаа. Тэг гарч иж хат. Танкай байсан өөрчн хэд идэв. Танкай 66 дуу тэр 70. Одоо 70 юм. Танкай тухайд бас 66 тулжсэн үү? Тий. Ваны 66 чинь UFC-гийн 70 гэсэн. Үгүй UFC-гийн 66 чинь вангийн 70 байхгүй. Тэгээд вангийн нөгөө нэг шингэн хас Шингэний тестээс холбоотойгоор тэгээд 70. Шингэний хасчул 66 гэсэн үг. UFC-гийн 61 ч одоо ваны 66. 66 тий. Бантам вейт нь 1.66. UFC-гийн бантам вейт нь бол дэлхийн стандартаараа 61 штэ. MMA-гийн. Тэгэхэд вангийн бантам вейт нь 66 байхгүй. 5 кг ус гарнаа гэдгийг л одоо. Усаа асахгүйгээр л жингээ асгадаг тийм барьчдаг. За тэр үеийн асуулт тэр үе чинь л одоо яг Монголд холимогтлоо. Монгол тамирчин бас ингээд яг холимогтлоонаар тулдсан маань энэ өндөр зэрэглэл гадныхантай тэнцэн үрсэлттэй маань гэдгийг танаас анхаарч байлаа шүү дээ. Тэгээ одоо нөгөө Кожо шиг бол бүр илт дав буулгаж аваад тэрний дараагаар одоо Гафуровтой хийсэн 2 тулаан. Тэр одоо тулаануудын үе. Тэгээд нууцш бол одоо тэр үеийн допинг контрол ямар байсан юм бэ? Ваны. Тэр үед тэр чинь 17 хүртэл ер нь байхгүйсэн. Харин би сүүлд нэг мэдээ харжсэн чинь 21 оноос эхлээд ван албан ёсны допинг контролтой болсон. Албан ёсных нь 21. Тэрнээс нөгөө нэг юу явдаг вэ? Одоо харддаг ч юм уу, тамирчдын нөгөө нэг дасгалжуулагч ард нь байгаа судлаач нарын юугээр гинтгийн тамирчдаас авдаг байхгүй. Тэгээд аваргын бүсний төлөө туллаанаас бүгднээс нь авчихсан. 17 оноос хойш. Одоогийнх шиг бол чанга бол байгаагүй. Одоогийнх шиг бол байгаагүй. Гэхдээ аваргын бүсний төлөө тулдж байгаа хоёрнаас заавал авна. Тэгээ улаан хөх булангаас аль нэг тамирчнаас сонгож авдаг байхгүй. Тийм биз. Тэр үеийн бас Гафуровтой байсан тулаан бол нилээд хүнд тулаан болж илаа. Монголчууд ч тэр аяараа л үзчихсэн. Анхны бас яг том шуудамж бол таны шуудамжлт байсан шүү дээ. Тийм баг шүү. Тэр чинь юу яа тий. Би чи 14 оны 8 сард аврах болчихж байгаа. Банд. Тэгээд 12 сард нь аврага хамгаална гэж бодож байгаа шүү дээ. Ер нь бол Тий. жилдээ тэр чи 2-3 удаа хамгаалах тийм үүтэй байгаа хгүй. Уул нь бол. Тэгсэн чи 15 оны 12 сард байгаа болов гэж бодож байдгүй. За 1 сар 2 сард байгаа болов гэж бэлтгэл
бэлтгэлийг даш тэр өндөр тийм темптэй бэлтгэлийг удаан хугацаанд барьж болохгүй мөлий. Жингээ бас нэг нэмэхгүйгээр тэгэл ингээл айлуулах бариад иж болохгүй мэл. Жингээ ингээд заримдаа тавиал те хүн амраал ингэх ёстой ч нөө хизээ байх бол авраг болцсон аврагын бүсээ хамгаалах гэдэг чинь би чинь өөрөө хамгаалж байгаа юмсан гэдэг амар юутэйгэр 12 сард нь байхгүй 1-2 сард нь байхгүй тэгжээд нэг гэмтэл гараад ирдэг. Тэгээд тэр гэмтэл маань тэр оронд гарчихгүй гэж тэмцээн гарчихгүй гэж байж идэл нэг юм азуулж байдгүй. Тэгээд 3 4 5 сар байхгүй 6 7 сар байхгүй 8 9 сар байхгүй сураг ингээл гарах гэж байгаа юм шиг ерөөсөө тэг сунжирсаар хагаад 9 сард Индонезид гарч ирээд 9 сард нь очисон чинь нөгөө визний асуудлаас болоод буцчихдаг байхгүй. Энд дээрээс нь Индонезийн хил дээрээс. Тэгээд одоо нэг өсний 14 оны 8 сард авраг болсон юм чинь 15 оны 11 сард нь жил 2-3 сарын дараа нэг өсний 15 сарын дараа аврагын бүсээ хамгаалж байгаа байхгүй. Тэр хооронд бэлтгэлийн төвшинг ингээ буулахгүй өндөр хэмжээнд ингээ барьдаг сүүл бодох тэгж болохгүй юм лээ. Бас тодорхойгүй байгаадсэн байна. Тэгээ тодорхойгүй ингээл яг нэг болохгүй бол ингээл юу гарч ирээл тэгэл яг нэг өрсөлдөгчнөр гарч ирэхгүйс байхгүй. Эрик Келигээд тамирчин ер нь тэр чинь өмнө аврагын төлөө тоглох шийдэл гэмтэл аваад би тоглоод авраг болцсон. Тэнгүүт Эрик Келитэйгээл ингэж идэл тэгэл нөгөөх нь болохгүйсээр хагаад сүүлд нь Мараттай үзээд Капоровт тэгээ болгоод тэгээ сүүлд гэхдээ ер нь Капоровын юу ч нөө буцаад яг контрол юу допинг тест аваад ирэнгүүт Капоров тэгээ сулраад эхэлсэн шүү дээ. 17 оноос эхлээл яг нөгөө тамирчнаа сонгож авдаг болоод эхэлсэн. Капоров тэгэл сүүлдээ жингээч хасчихдаг байсан. Тийм, жингээ их амар хасч орж ирдэг. Жингээ бол амар хасдаг байсан. Тэгэхээр шингэний тестэн дээр бүдэрдэг. Тэр жин хасж яхад бас яг тэр үедээ юу хэлсэн? Шингэний тест тэр чинь 16 оноос авч эхэлж байгаа. Тийм үү? Тий. 15 онд байгаа. 15 онд байгаагүй. 14 5 онд 6 оны бараг сүүл хэсгээс 6 оны хавраас эхэлсэн юм байна. 6 оны. Тэгэд яасан хэрэг тэр чинь нэг хятад тамирчин одоо хийм шиг орсууд шиг тэгж орсууч амар хасдаг байхгүй. Нэг одоо маргааш нүглэж юм үзнэх чинь тэд нар чинь 6-7 хилийг хасаж тэгтээ чингэний хассан байгаад штэ. Ер нь одоо бүр ингээд чадаад хассан байж захта өөрснөө ярьж чадахгүй хөдөлж чадахгүй хата. Өөр альчуураар ингэж ороогоол альчуурн дээр ингэж өргөд дамжлал саунд хөвтүүлээл өлгөд чи ингэж хөвтүүлээл тэгэл цаг тавиал 5 минутын дараа дүүтх нь бүр орилоод байгаа ш тэгтэн ингэж дамжуулж гаргаж ирээл хүүтэ усаар чих хүүтэ чигтэй альчуураар арчаал буцаал ингэж хийдэг. Тэр чинь хятад тамирчин тэгж жаад өнгөрчихгүй юу? Нас барцсан байхгүй юу? Вангийн тамирчин. Тэгэнгүүт ер нь ингэж шингэнээр хасч болохгүй юм байна гэдэг ерөөг орсон байхгүй шингэнээр хасгаа болоод тэгээ жингийн нэг дээшлүүлээд тэгээ юу шингэний тест авдаг болсон. Тийм, дэглүү 50 болгож өгсөн. Тийм. Орсуудын тэр жин хасдаг бол бас ноо хав байгаад тах шүү шүү. Тэр бол үнэхээр ноо хав шүү. Ямар тэнхэлгүй бүр ингэж одоо нэг жингээ үзүүлээд өөдөөс харах марах тийм одоо штэ. Песоп хийгээл ингэх чи бүр амар юм авч. Яаж тулчих юм бол гэж бодож. Тэр орсуудад ноо хав байгаа гэж. Би бол дотор бол дандаа тэгж бодож байдаг. Тэнд бол ямар нэг тэмээ буцаагаад маш өндөр зэрэг сэргийж чадж байгаа байхгүй. Тэнд хүн бол идээд чинь одоо хэдий хэл идэх үү тийм ээ. Тэгэхэд яг мэдээ шингээ асамж маш их шингэнээр нэм. Гэхдээ л тийм маш мундаг тавьж чадж байгаа. Тэр бол орсуудын бас нэг одоо чөлөөтийн мөхчүүдтэй бас ярьдаг шүү дээ тийм ээ. Орсуудын нөгөө маргааш барилдаа 2 өдөр барилдаад өнөөдөр барилчаа маргааш нь финалддаг өдөр орсуудтай барилдах бол орсуудын жин тавьсан байдал эднэр бол үнэхээр амар байдаг л гэж бас би бол тэр одоо чөлөөтийн бас өмнөх үеийн хүмүүсээс дуулчихсан байхгүй. Гафуровтой эхний 7 дээр ер нь хүчний зөрүү хэрэг байсан бай. Барилдаан дээр нилээд ялгаатай. Эхлээд таны давтахнууд бол их айтайхан мэддэг шүү дээ. Ихсэр яалчвал нэг хүндтэй л барьдуулаад их хүнд байсан баг жингийн зөрүүнд. Өндөс бас нөгөө нойтон өстөө нойтон тамиртай гэдэг шиг тэгээд нөгөө нэг юутэй одоо зүгээр ингээл тэрвэрлдсэн байх чинь манус чинь ингээл бас баситал хэсэг амрах гэж тийм байхгүй тасалдгүй. Тэгэхээр чин тэрнээс чинь гарах гэж л ингэсээр хөтлөрөөсөө яалчгүй нэг ажиллагаагаар бол бас тэр одоо би планыг одоо тодтох санаж байна. Барилдааны нэг харахаар маш өндөр зэрэглэлийн одоо барилдаан болсон гэдгийг л би үл үнэхээр маш өндөр зэрэглэлийн барилдаан болсон шүү дээ. Энд дэр таавал өндөр зэрэглэлийн барилдаан ч юм. Тэндээс бол мэдээж Дагестаны нэг ажилтдаг тий хүн зогсоод зай сэхээ өгдөг. Ер нь бол Дагестануудын тийм ээ Ос Дагестанууд одоо нөгөө Осетмосуудын чинь Кавказынхны нууц бол ерөөсөө довтлогоосоор л хүнийг үнэхээр маглал бүр муутгаал явчихдаг тий. Тэр бол маш өндөр зэрэглэлийн барилдаан болж ирсэн тий. Эхний үеийн барилдаан дээр бол бүр таа унгаадаг штэ өөрөө. Сөрөөд тэгээд л ер нь баг угаар
Тэр үедээ тэгэл нөгөө барилдааны цуцаа ерөөс нөгөө бусчин тасалтгүй юм ажиллагаа баггүй би ч нөгөө босоо зодон талтаа тэр ер нь босоо тулаан босоо барилдааны талтаа ер нь бэлтжсэн юм чинь тэгэл хөвтөр үржиж ирэнгүүт л тэгтээ нөгөө ер нь хоёр дахь ч гэсэн тулдахад уул нь бэлтгэл зүйтэй янз юм болсон юм маш гоё би яг Мараттай хоёр дахь тулдаг тэр 18 оны 101 2 ойрхон тулаан байгаа. Тэр үед бол миний би бэлтгэлийн тэр төвшин тэрээс амар гоёс байхгүй. Тэгээд Мараттай хоёр дахь тулдахад ер нь итгэлч байсан ялна гэсэн итгэлтэй. Гол нэг юм алдаатай юм юу байсан мөлий. Одоо шавнырыг ч юм уу ардаа гаргаал ингээл өчиг болтонд алдахгүй ингээл ерөөсөө алдгаа байгаа уул нь бол нилээн бэлдсэн. Гэхдээ нэг сүүл бодоод араасаа цохиулж нүдүүлгүүгээр тавцсан юм лээ. Тэгээ нөгөө Мараттай ч ингээд ноцолтол ингээл ард гацсан гэсэн. Дээр нөгөө миний чинь гар нөгөө дулхаа байцсан. Тэгээ ингээ юу ороод ирэхээр чинь гарын нэг гар гүйцэхгүй нэг гар ингэж аваад нөгөө гар ингэж үрж чадахгүй. Зөвхөн түлхэхээ зүр харахгүй л. Тэгээ нөгөө цохоод ирэхээр өөр болчих юм чинь. Ард гарцсан зөвхөн өчиг боолт руу дайрах. Тэгэх юм бол нөгөө өчиг боолтоо хамгаална гэж мэдж байгаа шүү дээ. 50 баа шүү дээ. 50. Тэнгүү чинь нүдэд эндээс ингээл цохоод ингээл гар хаанаас ороод ирэхгүй ингээл тэр хүчтэй цохилт нь орж ирэх яах юм бол ингэжэд л болчихч тийм. Төлөвлөгөө бэлдээг байсан мэн тий. Дутуу бэлдсэн байгаа. Бид нар тэр төлөв ойлголт байхгүйсэн. Тэгээд би тэр үгүүд нөхөхийн тулд шавнарт ингэж цохилттой график. тий. Панчтай график гэж зохиогоод хэд зааландаа тэмцэн зохиогоо сая бүр одоо сарын өмнө бүр юутай болсон шүү дээ. Цом жижигхэн цом клубийн авраг шалруулад тэр чинь бид нар монголчууд яг тийж бэлдэх хэрэгтэй юм. Тэгэхгүй зөвхөн өчиг боолт гэхэр чинь хин ч алдахгүй. Тэгээд ерөөсөө алдахгүй байгаа шавнарыг чинь араас нь хэд цохиол авахар чинь дор нь алдчих байгаа хүмүүс. Тэгэхээр чинь бид тэр цохилттой юм дутуу яваад идэв юм гэж ойлгоод тийм фанчтай графлинг гэж зохиод байгаа. Гайхалтай. Гафур хоёр дахь тулаан дээр ер нь хэр ялгаатай байсан бэ? Гафур хүч нь бол сул байсан. Үнэхээр сул байсан. Тэгэл болж ажиллагаа бие ерөнхий хөгжил байгаа л тий. Үнхэрийн том байсан. Маш сасдаг тий. Сая яг тонгоо гişээ нөгөө Гафурын амжилт би бас яг хөвдөө тэгж хардаад. Тэгэл open controlтой болсон ч амжилт нь урууцаар сүлдээ бүр ер нь дундаж тамирсныг шалгааргүй л болсон шүү. Тэгэхээр энэ нөхөр бол ялчгүй зүгээргүй л хүн байна да гэд харж байсан. Сая да Мадликны тулааныг харав. 3 жингийн авраг боллоо шүү дээдлийн. тий. Доод тэр 190 кг руу хасныг харахад бол ер нь бас Тийм л. амар харагдчихлаа тий. Яаж тэгж бас хасч байна тий. Тэр хэн бол бас чөлөөтийн Оросын жишээд байсан юм л шүү дээ хүн чинь. Тий, Анатолий Малик. Тэгээд дээрэс нь боксын бэлтгэл. Тийм бэлтгэл. Петриантай нэг клубт байсан. Тэг их ухаалаг тархиажуулдаг тавьч юм л шүү. Тэр ярьж бид нар ч нөгөө сая оргил шинжлэх хоёрын тулаан дээр очсон шүү дээ. Нэг сар дээр. Тэгэхэд тэрнийгээ уулзаад ер нь үглийн сонсож чад бас их тархиажуулдаг юм л шүү. Тэр нөгөө оргилийн өрсөлдөгчийн дасгалжуулагч нэг байхгүй ард нь гардаг. Билах гэдэг нэг. Тийм, билахын багш. Тэгсэн чинь тэгж хэлсэн байгаа. Билах бол ингээ ерөөсө барилдаа сайтай. Ярилцсан дээр нь тэгээдсэн байхгүй оргилоос асуухтаа одоо билах гэж барилдааны мангас байна. Энэ үнэтэй одоо өмнөөс нь яаж тулдах гэж байгаа юм бэ гэдэг. Асууд оргил адилхан барилдаж штэ гэж хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө билах оргилыг барилдаж нэг хэсэг дайраал ард нь гараал ингээл чадахгүй ингэж босч ирэл. Тэгээ оргил сүлдээ унгаагаал ингээд эхлэнгүүт байхгүй болчих жоохгүй. Ер нь бол хөмсөмсөн цав зам болчих юм л шүү дээ. Тэгээ ер нь ингээл ядарч байгаа нь ойлгомжтой болол ингэж хэлсэн. Тэгсэн чинь тэр нөгөө багш нь тэгсэн байгаа байхгүй. Нөгөө 3 жингийн аврагч тийм алих. Тэгсэн чинь тэр өвдөг нь өсрэлттэй өвдгийг бол короны хийдэг юм бэ? Ганц хийдэг юм. Гэхдээ тэрийг эхний 2 10-нд битгийгэрээ гэж ерөөсөө мартагнуулаараа наатаа бүр ерөөсөө чамаас ийм очно гэдгийг мэдж байгаа. Битээр ч гэсэн мэдчихсэн болно. Битээр давтчихсэн. Гэхдээ өвдөг өсрээд ирэхэд нь өмнөөс нь цохно гэдэг бэлтгэл ерөөс хийгээгүй болно. Тэгсэн чинь мартуулж жагаад ерөөсөө тэр нөгөө нэг гол аврагч нь тэр зөвлөгөөг байнг хэлсэн байгаа байхгүй. Эхний 10-нд хийж болох, 2 дугаар 10-нд хийж болохгүй. 3 дугаар 10-нд дунд тэр тулааныхаа дунд тий эхнээсээ ингэж биш ерөөсөө хуурамчаар юм уу ерөөсөө хийхгүй мартагнуулж байгаа. Яг тэр зодон дундаа хийгдэг. Салж малгах юм тий. Санамсаргүй байдлаар хийх. Сүүлийн мөчөдөл үндсэндээ орсон шүү дээ тийм ээ. Малик нь тэгвэл зөвлөлдсөн юм байна. Тийм. Тэгээд дараа нь ингээд сонсож эхний 10-нд хийж болохгүй шүү гэдгийг л гуугацсан байгаа шүү дээ. Эхний 2 10. Тэгэл яг сүүлд яг салахад л тэр хийж байгаа. Тэр чинь жинхэнэ одоо өндөр. Тэг чи яг нэг оргилч яг зодтолтож явж байгаа хэрвээ зай авч жоох ингэж байгаа гэсэн бол мэдчих шүү дээ. Тэг
Чи яг ингээд салаад буцаалдаг зодоон тийм зодолж байгаа тэр юу н арилаагүй байж байгаа хүн ус ихтэн ч өмнөөс нь зогч байгаа байхгүй. Тэгэд л Маш богино хугацаанд болсон тий. Богинохон ойрхон зайн болсон шүү дээ. тэрийг ажиллаж байгаа тэр бол бас их тарих ажил толдог юм байна даа л гэж бодсон. Жинхэнэ нөгөө мэрэгжилтэн гэдэг юм бол тийм ээ. Тэр чинь мэрэгжилтэн гэсэн үг шүү дээ. Би энэ бол бас төдийлэн нэг бүр нэмхийн том залуучууд ч биш байгаа тийм. Манайх нь өндөр хэд вэ? Метр 80 83 байна. Надаас нэг 2-3 см бол нам хон байна. Нэг томгүй юм биш. Үндсэн жим бол ер нь 105-ын л 205 паунд 93-ын хүн юм биш гэл байгаа. Чөлөөтэй хүн тий. Үнэхээр юм бяртаа учраас Чөлөөтөр олон шигшэд байсан ч л хүн чинь. тэгэхээр дийлхийн хүн болчихлоо тийм ээ орсон шиг. Танч тэгэл баруун гартай хүчтэй болчихлоо. Үнэхээр хүчтэй. Сүүл тэр одоо жингээ тэр том жингээс хасахтаа бол үнэхээр тэр бивэлдэр хүчөө алдаагүй булчингийн мастай. Тэгэхээр Өнөө гол байхад тэгээд тэр өөрөө тэр чинь Тайландд MMA тийм клуб байгуулсан юм. Тайланд багш нарыг аваад тэнд нь байр худалдаж аваад тэгээд Орос тамирч, Европ бусад тамирчдыг ингээд цуглуулад голдуу чөлөөтэй усөртэй тамирчдыг цуглуулсан байдаг гинэ. Тэгээд бидний ч гэсэн очиж бэлтгэл хийж болно л гэж хэлээ. Тэгээд Чечен, Дагестан ингээд хойлцсон Оросууд тамирчд голдуу чөлөө сүртэй тамирчд очсон. одоо харин Оросууд гэснээс Оросуудын энэ MMA хөгжлийг хараад үнэхээр амар айц төрхөр шүү. Би одоос олон юунууд бас тодорхой хэмжээний сошиал медиас мэдээлэл харж байна. Тэр дэмждэг хүмүүс бас их байна. Бүр ингээ багаар нь дэмждэг. Одоо би ч нэг ахвал гэдэг найзынхаа юугаар дэмжлэгээр талигаж пүрвтэйгээ цуг Тайланд нэг сар бэлтгэл хийж байгаа байхгүй. Тэгэл бэлтгэх чинь тэд нар чинь дандаа багаараа явж байгаа байхгүй. Багаараа бид нар нэг мопед унаал ингээл бэлтгэл дээр ингээл явж байгаа чинь нөгөөдөө чинь дандаа машинтай. Тустай автобустай, жижиг оврын автобусуудтай багаараа ингээл. Биднэрт одоо хүн ам цөөтэй цалин багтаа улсад бас дэлхийдээ олон улстай өрсөлдөхөд бас нэг үйлхэд бол бас асуудал үнэхээр хүнд байгаа юм шүү тийм ээ. Дотроо бол яг хөө одоо үндэсний хүмүүстээ хоорондоо сайхан барилдаад аймагаар хоорондоо үзэдэд болж байгаа. Тийм ээ. Гадагшаа одоо бид нэр цалин баг хүн ам цөөтэй тэгэхээр бид нар ч одоо Оросын нэг областаас жижиг гэх шүү дээ тийм ээ. Тэгэхээр үндсэндээ бид Орос доторх одоо MMA-ийн хөгжлийн юмнуудыг одоо ер нь бол нэг одоо татарын авар шалруулах хэмжээ гэхтэл зөвхөн одоо сонирч 400-аас 500 шахав тамирч оролцож байгаа. Тэгэл одоо тэр чинь Оросын юу болгонд болж байгаа хот болгонд тэгээд ингээд тэр Дагестаны нөгөө чөлөөтэй одоо барилдаж байгаа чөлөөч одоо Дагестаны үндэсний спорт юм байл шүү дээ тийм ээ. Тэгэхэд нөгөө секс дугуулангууд ч одоо MMA-ээр хувирсан. Тий. Маш олон газар ерөөсөө хүүхдүүдийн бэлтгэл хийж байгаа MMA-ийн клубүүд гэдэг бол нэрээ. Тий. Ястаа жинхэнэ борооны дараах мөөх шиг юм болж. Сая Даштаа өгш ярьсан яг сая Махачев нөгөө нэг одоо 602 тулалтанд тэр нэг ярилцлага өгөөд ярилцлагын үзсэн Дагестанд хүүхдүүд нөгөө олимпийн аварга дэлхийн аваргуулах мөрөөдөлтэй байдаг. Чөлөөт төхөр тий. Олимпиадчууд орж ингэж барилдах сонирхолтойсэн чинь одоо хүүхдүүд нь сонирхол нь өөрчлөгдсөн. Заавал олимпийн аваргуулж явах юм биш. Шууд ингээд холимогтлоо UFC-г аваргуулчих л доо би. Тэг бүр нэр хүндтэй бүр илүү нэр хүндтэй одоо тулааны спорт болж хувирж байгаа. Би тэгээд бас нутагтаа нэг бодлын баатар нэг бодлын юу болоод нэгэд Махачев өөрийгөө ад болж ийн гэж өөрийгөө ярьж илээ. Хуучны хүмүүс нь жоохон дуургүй. Тулааны спорт муухай яг үндсэн чөлөөтэй олимпиад аврах хамгийн гоё гэдэг. Тэгэхээр хүүхдүүд нь шинэ цагийн хүүхдүүд нь бол их өөр болж байгаа гэдгийг. Тэгэхээр энэ нөлөө исламын нөлөө гэж л Одоо манай нэм жаргал маань одоо тэр хоёрын толон дээр очив. тий 602 дээр тулалдсан шүү дээ. За ер нь тунгаагш бол одоо ер нь юм ярихад дандаа л шавнараа болцсон. Тэр маань энэ маань л гэж ярьдаг болсон. Та ингээд одоо 14-нд ваны авраг байлаа. Одоо өнөөдөр 24 10 жилийн хугацаанд ван холбоо өөрөө яаж хөгжив гэдгийг яг таны нүдэн дээр л нэг сайн том организашн гарч ирлээ шүү дээ. Холбоо гарч ирлээ. Яг өдийн цагийн ван холбоо та нэг 14 оныхоо формоор тулж ирсэн бол нэг дэлхийн хэмжээний од ер нь байна үз. Тэгэл үзгэлээс бол Одоо бол дэлхийн хэмжээний одтой болчихлоо шүү дээ. Тэглээ. Ван мутайтайгаа нэгдснээс хойш бүр илүү бас их сайхан боллоо. Тэгээд миний үед чинь бас нөгөө нэг тэр 50,000 бонусууд байсангүй. тий. Тэгээд ядч нэг 2 тулаанаар авах байсан л гэж боддог шүү дээ. Тэр чи одоо вангийн нэг гоё онцлог нь юу болчиход шүү дээ. Бонус гард татахгүй шууд өгч шүү дээ. Үнэхээр таадагтаар тулаан хийчих юм бол хэд ч хамаагүй өгч шүү дээ. 8 9 өгч байгаа байхгүй нэг тулаан дээр. Зөвхөн одоо тэр одоо би лежендийн бас нэг шилдэг тулаан юугийн шагналыг авч ирсэн бонусын. Леженд Адрен Фанфтерийн тулаан чинь шилдгээр шалгараад. Тэг чин тэр яг тэр шилдгээр шалгарсан одоо 3 шилдэг тулаан болчихлоо гэхэд тэр 3-ын хамгийн шилдгийг сонгож байгаа нэгэнд нь л өгнө штэ. Тэгэхэд ван бол гурвууланд нөхөр болчиход байгаа байхгүй. Бүгд нөхөр болчиход. Тэргүүрээ бас нэг дойрхон янз бүрийн цагийн зүрх мөрөөгд байхгүйгээр бэлтгэлээ үнэхээр сайн хийж чадах юм бол
бас өөрхөн зүгээр нөгөө нэг амжилтаа үзүүлэнгээ өөрийгөө сайхан шагнах боломж нэгчээд байгаа байхгүй. Тэгээд нислэг зардлын өвч боломжтой. Ван бас та муйтай үлэмхээр хөгжүүлж байна. Тэг муйтайны тулааныг бас үзэх нь хэрэг гоё юм аа. Гоё шүү дээ. Тэгээд сүүлийн жил муйтайны тулаанууд бол бас ороод байна. Тий. Тэгээ ван нүр аваад бол бүр гоё болчихлоо л тий. Ван чинь тэгээд хамгийн нэг гоё юм нь одоо ваны анхны эмэгтэй холимог тулааны шүүгч Монгол хүн болчиход шүү дээ. Тий. Тэр нь бүр ингээд ялангуяа одоо Аз тоглож байгаа, ялангуяа ван холбоонд тоглож байгаа Монгол хүнд маш хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэр үнээс шүүлтийн одоо юу гэдэг яг оноо авах зарчмуудыг яагаад юм. Яг тэр шүүлтийн нарийн ширээмийг сонссон чи өмнө би бол ойлгоогүй юмнууд бас байж л байсан бэл. Би бас яг камер тэр мэрэгжлийн өндөр түвшний шүүгчтэй байна. Тэр хүмүүсээс яг тэр одоо шүүлтийн бодлогыг тийм ээ. Яг юугээр нь аавна гэдэг үл өөрөө. Яг жижигхэн ойролцоо тулаанаар илүү гарах тийм ээ. Илүү оноо авах маш их боломжууд. Харин тийм билээ. Тэгэл яг ямар үед нь яах ёстой. Одоо тэр халиуна гэдэг тий халиун гэдэг тэр хүүхдээс ерөөсөө тамирчид бол ер нь бол бүх тамирчид шүүлтийн семинар авч ирсэн юм билээ. Тэгэл Би чинь тэр халиуна дүүтэй ингээ ярилцаад оны шүүлтийн зарчмууд яадаг. Би ч өөрөө тамирчин байсан мөртлөө ерөнхийдөө мэдээд байгаа мөртлөө бүр нэг жижиг сажиг хэрэгтэй юмнуудыг мэддгүй юм байна. Яг нэг жижигхэн өстой тий цагийн ямар үед нь яаж довтлогоо хийх юм, контрол таймаа яаж хийх юм гэдэг юм чинь жинхэнэ нарийн мэдж байгаа. Тэгээд тэр хүн чинь зөвхөн оны шүүлт гэхээс илүү мэдээж шүүлтийн юугаар явж байгаа юм чинь бас UFC-гийн шүүлт чинь ямар зарчмаар шүүлтгийг, ямар юугаар шүүлтгийг тэр нь яадаг гэдгийг бүр өстой нарийн тайлбарлаж хэлж штэ. Тэр чинь бүтэн нөгөө нэг тэмцээнийг шүүн явуулах гэж байгаа учраас тэр чинь судалгаа тэр холбоо болоод ерөөс тэн дээр байнгын тогтмол ажиллаж байгаа шүү тийм ээ. Тэгээ холбооны нөгөө шүүлтийн бодлогууд баг зэрэг өөрчлөгдөх үе байна тийм ээ. Цаг хугацаанаас хамаарат. Дивжээ хажууд дээр тэмдэглэл хөтлөөд гэж би хараад. Яг дивжээний хажууд сууж байгаа шүү дээ. Одоо хөрөвдөйнүүд дивжээ ахлахад хажууд нь суугаад яг холимогтооныхаа тэмцээн дээр тэгээд онооны цохилтууд дээр тэмдэглэл хөтлөө нэг цаасан дээр тэмдэглэл би яг нөгөө камерад бодлоо ингээд байдаг. Анзаараад одоо зүгээр ингээд тейк даун хийгээл аваа шийд. Тэр доороо нөгөө хүн босоод ирэх. Эсвэл унгаагаад байрал авах гэл адилхан тейк даун хийж байгаа мөртлөө нөгөө нэг наан нөгөө онооны үнд ордгоо цаана бас запас яг нэг шүүгчнэрийн запас нөгөөд буцаад тайлбарлах тийм оноонууд байдаг юм. харин цаасан дээр тэмдэглэл хийгээл юм лээ. Бүр тэрийг бол өстой утгаар нь тайлбарлуулах хэрэгтэй юм лээ тамирчид бол. Их гоё том ажил гэж хэлсэн шүү. Өө тэр чин тэглэг байх. Яг холимогтлооны 3 хажуугийн шүүгчдэр ажиллаж. Яг л одоо над бас одоо яг би одоо жодоогоор яхад яг биднэрт бас тохиолдчихсан гэсэн юм байна. Бидний тухайд бидний болоод яг биднийг торгоод байна гэж боддог гэсэн. Тэгээ сүүлд өндөр зэрэглэлийн шүүгчнэр ирээд бид нар чинь михийг тоолж ирсэн байхгүй. Тэгэхэд бид нэр яг нөгөө барилдаанаараа нөгөө яг монголчууд өөрөө барилдаа мэддэг хүмүүс учраас одоо яг тий арай нөгөө барилдааны илүү барьц бид нар авч ирсэн тэрийг ханахад онлоор шүүх яг барилдаа мэддэг шүүх хоёр ч бас онлын шүүгчнэрт зориулж бас барилдах хэрэгтэй. Тийм ээ. Онлын шүүгч онлоор шүү нэмийг. Мэдэрдэг өндөр зэрэглэл байсан хүн бол өндөр зэрэглэлээрээ шүүдэг. Бас ингэж бас шүүлт маш төвхтэй яг энийг л өөрөө яг энэ тухайн спорттойгоо шүүлт хоёр зэрэг явах хэрэгтэй байл л тийм ээ. За тунгагийн үед бол одоо 18 19 оны формын тухай. Ингээл яг нэг тамирчны карьер бол өндөрлөхөө ирүү. 18 онд юу орж иртий. Надад уург орж иртий. Уургийн талаар чи ойлголт байхгүй. Би чи уургийн чинь топ гэж боддогнээс. Тэгээ нэг ариу ер нь бол тэр хоолороо ингээд одоо тий идж байгаа хоолноосоо ингээд энерги аваад өөрийгөө одоо тий бэлтгэл сургалт хийгээд ядрахгүй одоо тэгээ явж байгаа бол аль бол хоолноосоо авч яа. Гэхдээ мэдээж 20-25 өөр төрлийн хүнсний бүтээгдэхүүн идэж бүр ингэж авах хэрэгтэй гэл. Тэр хоол боловсруулах эрхтний болон гадагшлуулагч гэдэг юм уу тэрний ямар нэгэн дефект байхгүй бол юу одоо тий эрүүл мэндийн асуудалгүй бол тэр хоолоор аав гэдэг тийм юу би өөртөө бүр суулгачихгүй. Тэгээд явдаг үсэн. Тэгээд сүүлд нь ойлголтод аваад хүмүүсээс соргаад ер нь энэ уургач зүгээр юм байна гэд. Тэгээд уургийг оруулж ирээд хэрэгжилж эхлэхгүй. Тэгтэл өөр яг л бас нэг тэмцээнд төхүүлгээл ихтэй. Тэгээд бэлтгэл сургалт тухайд нэлээд би форумч их гоё болоод эхэлсэн л дээ ерөөс. Хоёр тэр чинь 18 оны 17 онд ч над тулаан байхгүй өнчиж байгаа. Бас нэг гинтл сэтэрсээр хагаад. Тэгээ 18 онд нь 2 ойрхон тулаан хийгээд 2 ялаад тэгээд залгаад ир чинь гар бас уурч байгаа 12 дахь тулаан дээр.
Тэгээ ер нь хинтээ дэлхийн аваргын төлөө тулдах дахиад одоо нэг ёсны ваны дэлхийн аваргын төлөө тулдах 4 дахь боломж гараад ирж байгаа байхгүй. Тэр чинь тулдахгүйд би ч нөгөө манай эхнэр бас би өвдөөд миний доотлын дүү бас нэг 25 дараа удаан ингээ хугацаанд гэж бичээд нас барж таарад тэгээ би ч нөгөө тэр тэмцээнийг хойшлуулсан байхгүй. Хойшлуулж явж байгаад 19 он гараад 2 сард болохоор болонгууд нь дахиад тэрийг хойшлуулад форумдоо би ч бас чинь миний нэгсэн сэтгэл санаа бас болдгүй юм билээ. Тэгээд жингээ буцад буулгахын тулд Тайланд руу тэр бүрэлдэхүүн сар бэлтгэл хийдэг байхгүй. Тэгээд ер нь тэгэл арай л дотуул байсан л та. Ер сайн форум алдагдсан тий. Форум буцаад амар гоё форум буцаад навс алдагдсан. Тэгээ нөгөө нэг жоохон хүн чи өхөл гацл үзээд ирэхээр чинь зэрэг сэтгэл санааны асуудал очт юм лээ. Тэгээ яг зүгээр юу гэж бодсон гэхээр зэрэг за зодог тайлахын тулд тий юу гэдэг одоо сүүлийн тулаан чи болчих магадгүй. Тэгэх юм бол ерөөсөө бас нэг аврагын төлөө тулдаад болох зүгээр жирийн тулаан хийгээд болохоор чинь бас нэг ялгаатай шүү дээ. Сая хүртэл хин тэгж байгаа шүү дээ. Педро Эмиленко. Тий. Аврагын бүсний төлөө нэгж тулдаал тэгэл эдий дутуу гараад ялгцсан ч гэсэн тэр чинь аврагын бүсний төлөө тулдсан. Аврах чигээрээ л үлдчихэж байгаа те. Тэр өндөр зэрэглэлийнхэн төвчнөр үлдчихэж байгаа. Манд бас нэг тийм боломж гараад ирэхээр тэрийг дахин хойшлуулж зөвхөн ялтаар зозоо тайлах гэж дайрах гэсэн. За 4 сарын хүлэн зөвшөөрсөн байхгүй. Тэгээд тулцсан. Яг өөртөө бол яг жоохон боломж юугүй байсан л та ялж байгаа. Бэлтгэлийн өмнөх онтойгоо харьцуулах юм бол яг унчаадсан байхгүй. Тэгээ бас нэг хөлийн бэртэл байж таарад энэ зүүн хөлний дотортлын мөгөөс ингээд энэ чинь ингээд задарчт юм байна. Гэтэ чинь бас буруу өшгөл цогсорж ийсээр хагаад тэрнийг имтэл яг нөгөө Тайландд очиод буруу гуталтай их хүн дэвсэж үүдэх юм уу жингээр хасахын тулд би чинь шок тийм байнгын цагийн үйлт хийж мэйгээд халуун газар очиод жоохон буруу юм ичихгүй. Тэгсэн чинь тэр нүдэлтэн дээр энэ өвдөгч бас болдгүй юм байна. Нөгөө өмнөх гимтлүүд сэтрээд өмнө бас нэг жоохон салбарсан байсан юм. Тэгээд яг тэгээд нэг сүүлийн нэг сар бол 2 сар ихтэй өвдгөө гүйц тэнэлгэж чадхаа байсан байхгүй. Тэр нэг өрөл давхарч яг нэг хагас нуулт таардаг шүү дээ. Тэгэл болчиходсон гэдэг. Болчихно. Заавал тэнэлэх албагүй гэл тийм бодоод тэгсэн чинь яг гайтай юм шиг яг гарахын өмнө одоо манайхан бүгд хийж байгаа багш маш өмнөх дийлэх зарцсан нөгөө арын өрөөндөө өмнөх тамирч тулдж байгаа шүү дээ. Тэр чинь гол тоглолтоо юм чинь. Тэгээд тэр тамирчдын юг хардсан ингээл яж байгаа дивжин дээр зогсож байгаад хажууд шиг ишгтэй нэг сул жоохон юм өндөр дивж явж дараа гიშгсэн чи хий гიშгтэй тэр хүнд нөгөө сар агас шах 2 сар шах тэнэлгэж сонголт ихээр л өвчөө орчодсон юм чи. Тэгсэн чи тэр хөлөө дийлгээ хийчихсэн тэнэлгчтэй. Тэгэл суун тусаал хачимлаа шүү дээ. Яг гарахын өмнө тэгчдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөөдх манай яаж яхад ийш өшгөлөд хөлний дотгошоо өвдөг чинь ингээр чи ийм тажууд гарч ирэхдээ жоохон тийм хазганж гарч ирдэг лөө. Тийм. Юу нэг доголж гарч ирдэг. Доголж угаасаа доголж гарч ирсэн шүү дээ. Яг гарахын өмнө тэг хөндөө хэцэхгүй нөгөө хөндөхгүй байж тийм за өөртөө яг тийм мэдгжиж гарч ирдэг тий. Тэгсэн энэ өшгөлт бас тест хараад тэгээд нүүр энэ бол хөл дээр өшгөлдөг шүү дээ. харин уул нь бол тэрийг bijээс өөрөө ч би зүрж өшгөлт хоёулаа дараа нь допинг контрол өгөөд явж байхад хоёулаа хазганц явж байгаа. Нөгөө өчтөж ингэж бас энэ рүү өшгөлүүлсэн бас гიშ чадахгүй болсон хоёулаа. Тэгэхээр миний төрүүлэл орчихсон л тэгээд Тэргүүд талд бол ер нь ямар тактик гэмт хүртэл ямар тактик байсан. За гэмтэд бол таны төлөвлөгөөл өөрчлөгдөж байгаа шүү дээ. Ер нь хүчтэй цогцолтоор л одоо яндаг үзийгээ шахаад эхэлж байгаа. Тэгэл ер нь бол нөгөө нэг хүчтэй тэр баруун гарын хүчтэй цогцолтой шүү дээ. Тэр нь бол эхний яг нөгөө нэг бүр ингээ буцалт зодтолтой тэр нь бол хамаагүй ор зодтолтод яах юм гэдэг тийм тактик өрчихгүй. Ажилуулаад гараад байх гэсэн. Ажиллуулж гараал өөрөө ингэж байгаал ингэж яагаад нэг хөлс гараад ирж штэ. Тэгэл 2 дугаар раундаас ер нь шахна гэдэг тийм нүгтэй явчихсан байхгүй. Барилдна гэсэн. Барилдна гэсэн. Төлөвлөгөө. Барилдаад бол та ер нь бярлахна л гэж бодсон баг. Хурдтай шүү дээ тий. Ингээ нэг тэр хурд бол тэр баруун гарын хурд тэгж байгаа л орж барилдаал тэгэл ноолоо шахаал тэгэл үзнэ гэж барилдын бэлтгэл хийсэн байхгүй тий. Гасардуулж тэгж тийм тактик боловсон болж хичээсэн. Тэгэл өмнө аимханда хуурж байгаа дандаа эргэсэн өшгөлт хийгээл нэг ч ирэхгүй л дээ би. Яг тэр эргэж өшгөлтөөр цогтсон шүү дээ. Тэгээд жоохон цохиж ажиллуулж гаалаа. Тэгээ нэг бичлэг авангууд дандаа ирж өшгөлөө багш үтэр бичлэг ирлээ
камер ирлээ гэвэл нэг л ирж өгсөн юм бол Тийм ингээд таныг бодоход ер нь таавлыг бэрлэхэд лав барыг хилээж аваад яхад бол ер нь муутгаад тий ер нь бэрлэх дотор байсан. бол ялна гэсэн бодолтой л. тий ялчихтай боломж Яасан ч ялна л гэсэн бодолтой юм шиг. Бай бүр яаж гэж яг босныг аваад хүн чинь бас ингэдэм юм. Яг нөгөө нэг аврах болоогүй байх үеийн өсөглөн тэр нэг зан байж тээ. Тэр чинь нөгөө нэг бас унч тийм юм. Нэгд хоёрд болохоор зэрэг юу яа тийм юм. Хитрхи 50 байсан байхгүй би тэр үед. Амар 50 байсан. Итгэлтэй юу? Нэг л биш 50 байсан уу? Тийм. Тэр чинь зүрхний цохилт юу үзүүлээ явж 48 цохилж байгаа байхгүй. Тамирч чинь ловлсон шүү дээ. Тэр чинь би чи өөрөө тэр 50 байдлаа сайн тал гэж бодчихгүй. Сандрахгүй тий. Ямар ч айц үз байхгүй юм байх. Сайн тал гэж бодоод ингээ бодоод явуулсан чинь тэр л гол алдсан юм лээ. Сая оргил дээр хилээд барсангүй. Чи амар тайван байхгүй. Амар сандрах. Тэгэхээр өө чи жоохон тогтол чи айрал тайван баад яг багш болох гэдэг ямар хэлээд тэрийг ойлгуулсан мөртлөө тэр тайван хүн уул нэг юм л тогтож явах хэрэгтэй юм лээ. Яаж айц байх хэрэгтэй юм. Ингээл тий. Тэг чин хитрхи тийм тайван байдал чинь нөгөө самбаачлах хугацааг хойшлуулад унтаа байдалд орчих шүү дээ. Гал ингээл тий. Ийм биш болчих жоохгүй. Тэгэл хүн ухсагт тасгаал ингээл ингэж явах хэрэгтэй үргэлж чинь шүлсэн хойно шилжлөөдөө гэл тий. Бараг мөрөөгөө бодож байгаа. Тэгж байгаа ялантаа л гэж бодоод идэг. Дотроо бол тий. Тэг чин нөгөө 50 байдал тэгэхгүй бүр наан бүр ингээл тийм 50 байдал алдаа гэж үзэл бүр өстөр тогтоолох гэсэн юм л. Тэгээ нэг би бас гадны өндөр сарсан. Яг л хүн нэг тулааны өмнө ч юм уу тэмцээний өмнө нэг сандраад гар хөл ингээл хөдлөөл. Тийм өөрийн мэдгүй ингээл идэв шүү дээ. Тэр хөдөлгөөн хүний бид их сайн байдаг гэдэг. Хүний адреналин одоо цусанд их ялгараад адреналин памп гэдэг маш хүчтэй зэрэгтэй. Туршлагатай хүмүүс чинь нэг ингэдэм юм байна. Нөгөө насны яваад юу гэдэг очноо олон тэмцээн үзээд ирэхээр зэрэг мэдээж булчинг ургуулж болно, хүчтэй болгож болно, хурдыг суулгаж болж байна. Тэгээ бэлтгэлээр бэлтгэлийн өвчнөр яаж болж байна. Тэр нөгөө 50 байдал чинь нөгөө өөрийгөө тайвшруулах мянган аргатай болцсон шүү дээ. Би одоо тэр аврагын төлөө дуулахад өмнө ингээд сандраал гэж ингэдэг байсан юм чинь өөрийгөө тайвшруулдаг аргатай болцсон. Одоо би одоо ялагдлаа гэдээ ямар ихнэр хүүхд мань хаяа явчих байгаа биш. Одоо байр оронго олчих биш гэдэг юм. 9 жилийн тийм нөгөө нам унцараад гарч байгаа юм. Тийм 50 байдалтай орох ёстой юм байна. Гэдгийг одоо ингээд амхандаа шавнарт тэгээд тийм 50 байдал чи өөр юм биш үү гэдэг байгаа байхгүй. Танаас одоо таны шавнар болсон хүн үнэхээр азтай юм аа л гэж одоо хэлэхээр юм. Хүн ч нөгөө суралцаар агаал дуусдаг юм шиг байна тийм ээ. Тэгээд Өндөр зэрэгэлд байсан ч гэсэн одоо баянгаа суралцж байдаг. Үндэсний хөрөнгө оруулалттай мөнгөн гүр эмнэлэг нь нарийн мэрэгсэн эмч ажиллагсадтай халдвар аюулгүй байдлыг бүрэн хангасан олон улсын жишгт хүрсэн тоног төхөөрөмж бүхий оншилгооны төв гэмтлийн мэс засал, ерөнхий мэс засал, сэргийн засах уламжлалт эмчилгээ, эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал, дотор мэдрэл, зүрх судасны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Хавдрын оншилгоо мэс заслын эмчилгээг өндөр түвшинд явуулж энэрл хүндлэл бүхий чанартай үйлчилгээг ард иргэддээ хүргэдэг. Эрүүл Монгол иргэн эх орны баялаг мөнгөн гүр эмнэлэг Нэвтрүүлгийн ивент итгэгч Cammy Lounge Night Club. За дасгалжуулагч болоод одоо хэд жилийнхаа нүрийг үзэж байгаа гэж хэлэх байна. Таны хувьд одоо энэ яг бэлдсэн шавнар бол ер нь цугтаал яваадсан. Тэгээ цугтаал явуулахгүй. Ер нь бол би чинь яг каратегийн тамирчин бэлдээ каратегаар одоо дасгалжуулж 96 оноос эхэлж ингээд каратегийн багш болоод шавнар бэлдээд бүр кино орлон тоглогчийн сургуулийн залуучуудыг бэлдээ явуулсан байхгүй тухайн үед каратегаар бэлдээд тэгээд цуг нэг акробат өсрэлтээ дуртай ингээд явжсэн. За тэгээд 99 онд Цагаанбар гэж хамгаалтын албанд Улаанбаатарын одоо тий тухайн үеийн одоо энэ хувийн хамгаалтын албаны анхдагч хамгаалтын албанд ороод албаны сургуулийн багш болоод тэгэл тэрэнд чинь бас олон зуун залуучууд байгаа шүү дээ. Тэдний яг нэг сургуулийн одоо базаадаг нөгөө техник бэлтгэлийн төвшингийн базаагаа тэгтээ тэр үедээ бол хотго мэснээс буунаас хамгаалах гэх мэтлэн ингээд байлдааны талын юм ингээд заадаг гэсэн. Багш бол эртнээс эхэлсэн ингэж зааж явдаг гэсэн. Тэгээд залгаад Кёкшин каратегийн төв дойжоны багш болоод төв клубын багш болж ингэж явж хагаад тэгээ 2000 одоо 2 оноос эхлээд одоо нөгөө анхны Mongolian fighting тэмцээнд төрүүлээд дахиад нэг өөртөө зорилго ургаад ингээд карате гэдгээс дахиж нэг мэрэгжлийн спортын тийм зорилго бий болоод тэгээд эренгүүтээ хэсэг олсон байхгүй багшаа болоод тэгээд 6 оноос эхлээд юу бий болчихдээ
одоо нэг хүчтэн клуб гэж байгуулагдсан юм та. Асан ширүү авраг энэ сумын озроо авраг хоёр. Нөгөө сууйсын тэнд үлээ. Тэнд хүчтэн клуб гэж байгуулад одоо энэ фитнес тулааны одоо жодогийн секцтэй үндэсний бүхийн дуулантай юм клуб байгуулагдаад тэрэн дээр би чинь тулааны багшаар халиуны болдоотор ах маань жодогийн дасгалж болгочаар гэдэг ингээд тэнд ингээд тэндээс одоо ингээд манай Бат гэрэл одоо пүрүү маань гээл одоо олон Тэр залнаас эхэлсэн. тэр залнаас гэсэн шүү дээ. Бат гэрэл бол бүр өмнө нөгөө юун дээр боксын зааланд бид нар бэлтгэл хийж яах нөгөө тамирчин байхад цуг ирээд тэгээд цуг одоо нэг бэлтгэл хийгээ явдаг гэсэн. Яг энэ миний хувийн бодолтой зүгээр яг би Бат гэрлэг яг ерөнхийдөө бас өөрийн одоо авиас чадал одоо энэ төрс байгалийн хөгжил бол мундаг тэгээд арайч газгүйч арай л хэмжээндээ хүрч чадсангүй л одоо бас UFC-ийн гэрээнд дуусчудаа л гэж зүгээр боддог шүү дээ. Харин тийм ээ шүү. Ер нь бол их итгэл бас байсан шүү. Харин дэшээ. Их л надад бол их өндөр зэрэглэл гарах боломж. Одоо яг би одоо өөрийнхөө хувийн үнээс бол их өндөр зэрэглэл тулдах маш олон боломж нөгөө нэг өөрт нь байгаа байхгүй тэр хүнд. Би юу гэдэл одоо маш олон сайн өндөр зэрэглэл одоо бүсний хэмжээнд очих өндөр зэрэглэлүүд яг байна гэж би бол дотор бодож хардаг байхгүй. Тэгээ жоохон Бат гэрлээ жоохон харамсалтай байгаа би. За юм яаж чадахгүй л арай л жоохон наан л яах гэдэг юм байна. За одоо энэ ерөнхий одоо бас энэ олимпиадлааны юуны тухай асуулт руу орё л доо. Ер нь одоо Монголын олимпиадлааны спортыг одоо олимпиадлааныг тийм ээ. Ер нь одоо олон улсын түвшинд өнөөс илүү өндөр хөгжүүлэхэд одоо юуг хийж хэрэгжүүл шинэ одоо ажил санаачилж хийвэл зөвхөр хөлөж та бодож байна. Мөн одоо тамирчтай амжилтаас гадна одоо бусад манай төлөв зөвшөөрөгдсөн спортуудын хэмжээнд хүртэл хөгжүүлэх бас шаардлага биднэрт байгаа тийм ээ. Энд одоо бас юу бодож санаж хийвэл одоо сайн болох болоо гэж бодож байна. Тэгээ ер нь тамирчдыг нэгдүгürt яг мэрэгжлийн тамирчид болох хэрэгтэй байгаа. Тэр нь гэхдээ зүгээр яг ур чадвар нь гэхээс илүү мэрэгжлийн тамирчны чинь гол ер нь хилэгдэх нэр нь юу вэ? Зөвхөн тэр тамирчнээ хийгээд орлогоо олоод явдаг тийм. Өөрийнхөө амьдралыг бацаага явж идэг. Өнөөдрийн манай тамирчид тийм биш байна. Би хүртэл одоо яг тамирчин байхдаа ажил хийгээд тусдаа ажил хийгээд тэрнийхээ хажуугаар тамирчин байсан. Тэгээ яг тэр статусаа харчаар чинь мэрэгжлийн тамирчин биш болчиход байгаа байхгүй. Өөр ажил хийдэг. Тэрсэн мөртлөө яваад. Тэгэхээр чи яг бүтэн мэрэгжлийн тамирчин болохын тулд зөвхөн тамирчнаа хийж яхад нь бэлтгэлээ хийж яхад нь цалин өгдөг. Тийм дэмжлэг, тийм тусламжлал хэрэгтэй юм туслалцаа. Тэгэхээр зэрэг яах вэ хэрэг энэ юу гэдэг тулаанд сонирхолтой энийг дэмжсэн одоо тий олон бизнесмэнүүд гарч ирээд тамирчдын маань дэмжиж үнэхээр ингээд тий дэмжиж чадаад ингээд цалинтай тамирчид олон төрөх тусмаа мэдээж тэр чинь шал өөр болно шүү дээ. Одоо ингээд сая одоо манай инх өргөл ихэд чинь оюутлахад ажиллаад 14 хоног гараад 14 хоног бэлтгэл хийгээд 14 хоног тэндээ амхандаа бэлтгэлээ базаагаад идэм мөртлөө 14 хоног өвчөөд ирэхээрээ л унцдаг. Мэдээж. Өөд үнэртээ нухлуулаад өчиг боолт алдаал ингээл тэгээл нэг 3 4 хоног бол 5 хоног сэргээл 7 хоног гоё болоо ингээл буцаал ингэдэг гэсэн үг байхгүй. Тэгээс үүлд нь 3 сар одоо яг зорихоор болоод 3 сар эхэлж чөлөө аваад оюутлогыг одоо тамирчнаар цалинжуулчих болов гэд боцсон чинь худлаа юм билээ шүү дээ. Юу би одоо оюутлогын тэр өдөрлөгийг бодлоо ёстой шүмжлэх гэдэг. Юу хэрэг ялгааг бол Монголын баялагийг тий хэрэгжилж байна. Тэр чинь Эрдэнэт ихэд яаж байна? Тусдаа бүр спорт хороо байгуулсан тий хангардаг спорт бүр цогцлбор бүх төрлийн спортыг дэмжиж байна. Тамирчдын дасгалжуулагч нартай цалинжуулж байна. Тэр чинь оюутлогоо тэр Эрдэнэтээс хэд дахин том тим мундаг гэж нэг тамирчнаар нь цалинжуулаад ингэ явахд асуудалгүй шүү дээ. Тэр сайн. Манай спорт тим байдгүй мэн. Тэгээ буцаад яахсан чи ажлыг хийх болчоод тэгээ тамирчнаар цалинжуулах юм ч боломжгүй гэдэг юм гэдэг. Тэгээ орвол сүлд өөрөө шийдээд ажлаас гарсан шүү дээ. Тэгээ одоо тэгээ тамирчтай. Гэхдээ тэгэхээр чин зэрэг л одоо энэ хүн чин цаашаа ахуй амьдралаа яаж зохицуулах уу гэдгийг ингээ бодоод ирэхэр чин мэрэгжлийн тамирчныг унаал хэлэх үг. Тэгэхээр чин тим тамирчдыг дэмжсэн дэмжлэгүүд л одоо тэр их байх тусмаа олон цалинтай бэлтгэлээ ингээ цалинжаа явж идэг тамирчид их байх юм бол энэ олон сайхан залуучуудаас одоо буудаалах. Монголчууд ч тулаанч хүмүүс шүү дээ. Дэлхийн талыг эзэлж явсан тулаанч ард түмэн. Олимпийн өндөр зэрэглэлийн тамирчид маань медаль авч байгаа бүх төрөл нь дандаа тулаантай холбоотой. Бүхний төрөл тий самб, жудо, чөлөөт, бокс
буудлага тэгснэ байтаа гэж. Дан байлдаа. Ер нь бол дэлхийд Монгол хүн чинь гэж штэ. Барилдах, зодтолдох, харуулах, намнах. Ийм төрлүүдийг бол үнэхээр энэ одоо дэлхийн талыг эзэлжсэн хүмүүс яг энийг чадчихсан болол эзэлжсэн байлгүй гэж бас боддоо шүү дээ тий. Тэрс яг энэ төрлүүдийг чаддаг. Генд нь яг генд байна тийм ээ. Тэр тулаанд ордог л байсан байлгүй гэж одоо төсөөлгөө. Тэгээд одоо сая бол Олимпиадны маань спортын зэрэгцэл батлагтаад энэ жилийн улсын аварга анхны зэрэг цолтой танд ярьжсэн тийм ээ. Зэрэг цолтой одоо тэмцээн болгох чинь. Тэгээд одоо түрүүний ярьсан шиг л одоо зэрэг цол батлагдаад ингээд спорт болоод одоо энэ жил чинь бас Оросууд 9 сард дэлхийн хэмжээний одоо олимпик шиг том хэмжээний дэлхийн нөхрөлийн наадам гэж их чинь тэнд одоо анх удаа Олимпиад маань аль бисний спортын төрөл болж ороод шагналын сан маш өндөр, алтан медаль нь $40,000, мөнгө медаль нь $25,000, хөрөл медаль нь $15,000 шагналтай сонирхчдын дүрмээр зохион байгуулалт чинь. Мөн Азийн тулааны наадам Олимпиад маань орсон. Тэгээд одоо төв дэлхийн авар шалралт тэмцээн болно. Тэгээд зэрэг цол олгоод ирэхээр одоо би бол бас одоо Олимпиад спорт бол дэлхийд ямар хурдтай хөгжиж байгаа вэ тийм ээ. Тэгэхээр одоо энэ спортын байгууллагууд цалинтай Олимпиад багш тамирчдыг орон тоотой тийм ээ. Аль биесний орон тоотой болгож иж одоо Олимпиад спортын цаашаа мэрэгжлийн тамирчид олон 10 тамирчид харамгдах одоо тийм системийг л одоо үүсгэхийг л зорж байгаа юм л да. Олимпиадны холбооны зорилго бол тэгжиж бид нэр дараагийн шат руугаа явахгүй бол бас одоо манайх шиг яг л нэг төрөний зовлон гэлч хүн амцтай цалин багтай газар тийм ээ дандаа нэг бас хувийн компаниас ингэхлээр хідэн компани дуртай байгаа дэмжих үү бас энэ төр засгийн бодлогын хэмжээнд одоо нэг ойлгоод дэлхийн одоо олимпийн төрөл болохгүй зорж байгаа тийм ээ 140-50 орн болцсон. Энийг бол одоо ойлгоод эхнээс одоо дэмжиж явбал энэ бол монголчуудын амжилт гарах дэлхийд амжилт гарах гол төрөлнийг болон шүүл гэдгийг одоо бас ойлгосоо л гэж одоо бодож явж бас хүмүүсээс хэлж явах юм аа. Одоо бас нэг мэрэгжлийн тамирчдын нэг юунууд хоцрогдоод байгаа юм. Тий. Нэг яг завсарчаад байгаа байхгүй. Одоо олимпийн ороо, бие даамын спортын улсын ороо ч гэдэг юм ингээд байгуулгын шүү дээ. Тий. Энд нь болохоор олимпиад оролцдог одоо тийм зэрэглэлийн тамирчид холбоотууд ингээд хариулагчдаг. Нөгөө мэрэгжлийн тулаан болоо одоо байхгүй. Тэрэнд нь ингээд хариулагддаг. Тусдаа ингээд. Тий энийг бас нэг тэнгууд одоо системд оруулмаар байгаа. Одоо ингээд зэрэг цол олгож ийн гэл ингээд за манай энэ хөргөл Батгэрэл одоо тий ингээд өндөр зэрэгэлт одоо ням жаргал UFC-д ингээд орчлоо. Тулааны ямар ч зэрэг цол байхгүй. Нэг өстэй залуу тамирчид яваад шүү дээ. Ямар ч тий спортын мастралаа зэрэг чалах тий. Зүйтэй улсын хувьд бас манай нэг спортын системд тодорхой хэмжээний энийг одоо зохицуулт оруулж өгөх тийм ээ хууль эрх зүйн гэсэндээ шаардлага байгаа харагдаж байгаа байхгүй тийм ээ нэг хууль эрх зүй бас нэг юм тодорхой хэмжээний бүтцэд оруулах шаардлагатай байна л да гэдэг. Хүмүүсийн дунд бол нэг одоо нэгэн тал мэрэгжлийн спортын хэмжээ энийг бас яхаа орхичоо гэсэн хандлага бас их байдаг. Тэгээ манайх ч нөгөө яалчуул хүн зүйтэй хөгжчүүд тол учраас тэгээд ядаж намайг нэг спортын мастер гэх юм бол би бас нэг спортын мастер хүн юм чигээ сэтгэл зүйд өөр болно шүү дээ. Тий, ер нь бол яг нөгөө спортын тухай хуулиндаа хүртэл одоо нөгөө спортын мастерт одоо цалингийн 10% байдаг. Олон улсын хэмжээний мастер 18%, гавьяа 25% гэдэг ч юм уу. Тэр нөгөө спортын бие даамын спорт хуулинд нь тийм байж байгаа. Энд чинь өөрөө бас яалчгүй чухал болчихж байгаа. Тийм ээ. Гэхдээ одоо ингээл шавнырыг ингээл за би ч яг одоо гавьяат мавьяат дэлхий аврах гэл ингээл зарлагч. Одоо ингээл янз бүрийн уулзалтаараа ингээл уулзгал шүү дээ. Тэг чинь ямар зэрэг цолтой гэх үү гэл ихэр нөгөөтг маань байхгүй шүү дээ. Ваны тамирчин гэл. Тэрний тамирчин нөгөө хүмүүс ойлгохгүй. Ваны тамирчин спорт мэдгүй хүмүүс бол ойлгохгүй. Нэг тамирчин гэл хэлээд өгчээд тэр чинь одоо нөгөөдөө чинь бүх хүмүүс л тэгж асууж байгаа юм чи. Одоо юуны мастер үг гэл тэр чинь. Мастер шүү дээ тэр чинь мастер гэл. Би өмнөөс нь манай хүмүүс бол тэрийг нэхэж шавнар одоо нэхэж одоо асуудаг чинь тийм байхгүй. Би өмнөөс нь бид нар болоо бас нэг арай л хоцроод яваад байна. Би одоо лежендийн авраг болчоод ингээл явж байхдаа бас л яг тийм л байсан. Тэгэл сүүлд ингээл дэлхийн авраг энэ төр гэдгээр ингээл бас сэтгүүлчнэр олон хүмүүс ингээл энэ дэмжлэгийн ачаар ингээл гавьяат тамирчин гингүүд нэг дуудуулаад ингээл те зарлагчаад байгаа байхгүй. Тэг чинь нөгөө надаас илүү амжилт үзүүлэхээр тим шавнар маань гэсэн чинь шинковод чиг дуудагдаад байдаг. Хажууд нь юу гэдэг өөр юуны тим зэрэгтэй, теннисний тим зэрэгтэй гэл ингээл тамирчин хүмүүс жаалаад ашиглаж шүү дээ. Тэгээ яг үнэ. Одоо тэгэхэд вантай UFC-д гэрээсэн тамирчдын зэрэглэл нь ямар өндөр түвшинд үлээ тийм ээ. Ямар өндөр түвшний бэлтгэл сургалт хийж тэрийг дааж иж
тэр том байгууллагуудтай гэрээ байгуулдаг үлээ гэхээр харин тэ одоо яг манай бас энэ спортыг яг мэрэгжлийн спортыг ойлгох нэг үзэгчдийн бас хэмжээ бас тодорхой хэмжээнд бас тэрийг ойлгох бас масны хэмжээнд цөөхөн баг шиг байна л да тийм ээ. Тэгээ хоёр дэд миний бодлоор хөл өмбөх хөгцсөн газруудын энэ үзэгчдийн юу нь бас их өөр төвчин байдаг юм болов уу гэж би бас бодоод байгаа юм. Хөл өмбөх хөгцсөн орнуудын спортын үзэлт, спорт үзэх соёл эднэр бол бас их өөр төвчний байна уу л гэж байна. Миний хувийн бас бодол юм аа энэ л тий. Одоо дүүл даштайгаа ингээл одоо албаа байгуулаад ингээл зэрэг цол олох энэ одоо эхлүүлсэн байна гэдэг чинь энэ чинь том дэвшил өгөхгүй. Тулааны холимог тулааны болон бусад одоо ингээл тулааны салбарууд байна шүү дээ. Чиглэлүүд байна. Тэгээд тэд нар маань ч гэсэн одоо ингээл боломжууд нэгдэл ингээл зэрэг цол аваад гэх юм. Харин яг бас нэг системээр нь л ингэж хөгжүүлэх хэрэгтэй болов уу гэдэг л тийм манай нөхцөлд бол нөгөө одоо чинь бид нэр ямар 30 40 сая 50 сая 100 сая хүнтэй биш нөгөө яг мэрэгжлийн талаас нь ингээ хөгжүүлэхээр нөгөө шоу бизнес талаасаа ч гэсэн манад бас нөөцгүй боломж нь таараа болчиход байгаа учраас ингээд их спортын маягаараа хөгжүүлээд тэнцэнээсээ шигшиж аваад одоо биш өсвөрийн тэмцээн гэдэг нь эрсдэлгүй шүү дээ тийм ямар толгой цохилт байхгүй одоо энэгээр бас далимдуулаад тий ямар толгой цохилт байхгүй учраас энэ маш олон тулааны одоо энэ холбоод багш тасгалжуулагч нарын өсвөрийн төрөлд маш олон тамирчин оролцуулсалаасаа гэж хүсэж байгаа. Үүнээсээ дараагийн ээлжний одоо сонирхчдынхоо тулдаа за боломжтой байх юм мэрэгжил рүү тийм ээ. Яг ийм системийг л одоо бид нэрт үүсгэх нь одоо энэ одоо сонирхчдын хүү тийм ээ холимог талааны дүрм одоо энэ олон улсын холбоо бол бид нарт чухал гэж харж л одоо нэг хөгжүүлэхийн төлөө зорж хамтдаа бүгдээрээ явцгааж байна да тийм ээ. Одоо сур залуучуудын тэмцээл ер нь хамгийн дурсамжтай хамгийн сайхан одоо цээжинд байдаг түүх. Чиглэл байх уу. Бас одоо танаас дахин нэг одоо Японы одоо Арай Чүничи багшийн тухай бас та дэлгэрэнгүй одоо тусгаал яс ярьж өгөөч. Энэ хүний одоо арга барил философийн тухай. Тийм Тунгай үед бол одоо ер нь юм ярих болгонд бол Арай багшийнхаа талаар ярьж байгаа шүү. Тэгэхээр яаж танилцсан түүхийг нь бол мэдж байгаа. Одоо багшийн танд зөвхөн тулаанаас гадна танд юу ямар философоор зааж зөвлөө. Тэгэж бас японочууд бол мэдээ сүнслэг хартам шүү дээ. Багш уул нь бол багшийг 99 оноос мэдхий. Багш маань бол 96 оноос хойш Монголд ингээ байж байгаа. Тийм. Жайкигийн шуумаар Монголд ажилладаг. Байж байгаа Жайки ч одоо ингээл нэг дооронд олон жил байхгүй шүү дээ. Өөр орн руу ингээл явуулах багш тэрийг зөвшөөрөхгүй ингэж байсараад Монголд одоо ирээдүйн ММА-гийн клуб байгуулад ингээд тамирчид бас бэлдээд ингээд Монголын хүүхд залуучуудын тулааны одоо соёл хүмүүжил авахт нь тусламж өгөөд ингээд байж байгаа юм баггүй. 99 оноос эхэл каратегаар хичээлдэг байхдаа мэддэг байсан. Манай найзууд очиж бэлтгэл хийдэг. Гэхдээ би ч одоо бас яг ингээд очиж чадахгүй. Очдгоо ингээд явдаг ус. Бэлтгэлийн харна нэг удаа Азийн аврагт бэлдэж хичээл нэг удаа тамирчтай цуг гүйж нэг таарсан. Үлтэйгэл тэгэхэд л багш ингээд тэмдэглээл ингээд тойрогоо болгон дээр тэмдэглээл ингэж байгааг хараад маш сайхан санагдал. Тэгээс 2007 онд гэж багштайгаа танилцж ингэж явал яг тэр үний одоо ингээд надад заахын тулд дахиад судалгаа хийн. Нэг өсний багш ингээд сүүлд ярих нь өөр дөр нь ингээд өндөр түвшний тамирчин ороод ирсэн. Тэгэхээр энэ хүнд яг юу заах вэ? Гэдгээ өөрөө ингээд зарим юм ингээд өөрөө бэлддэг, өөрөө давтдаг, өөрөө бас суралцаад тэгээд ингээд явдаг гэсэн. Тэгээд лап мапыг ч гэсэн яг тэгж аавна. Яг нэг өдөр ингээд багш би ч одоо ингээд таазан оруулаад байд удаас нь ингэж өшгөлөөл ингээд яваад багш ихлээл ингээд хажуудаа аваад тэгээд би танд урд гар дээр нь өшгөлөөл нэг эвгүй өшгөлт маань эвгүй болол байдаг хөхгүй. Тэгсэн чинь багш тэрд ороод маргааш нэхэд л засгачих жоохгүй. Таныг бас засч ш тэ байдлаасаа. Яг буцаад яг миний өшгөлтөнд тааруулаад лап авах гэлж жоохгүй. Тэгэл тэр чинь би одоо ингээд буцаал тэрийг таазаач ихч өшгөлөөдсөн хүн чинь болох маягтай болох гэдэг шүү дээ. Тэг чинь л тэгдэм бил багш ингээд засраал явсан. Тэгэл ер нь бол одоо мэдээж нэг цаг барихаас ахуулаад тий хүнтэй одоо ямар нэгэн цаг тохирчоод одоо амжихааргүй бол урдчил чийлэхээс ахуулаад тэр юмудаас ингээл бүр өстөж ингэ суралцсан да яа тэгэл одоо болтол суралцаал тэгэл бичиж тэмдэглэхээс ахуулаад ер нь багшаас ер нь ингээл багштайгаа нэг уулзаагүй одоо ингээл нэг байнгын очиж бэлтгэл хийж чадахгүй болохоор хаяа нэг зорж уулзтыг тэгтээ бол ингээл асуух юмнуудаа бас дотроо бэлдэн штэ. За мэдэхгүй байсан юм дээр багшаас тэрийг энийг асуу гэл. Тэгээд багш чинь нөгөө өөрөө маш их юм уншдаг. Тэр нь дэлхийд дээр тулааны бүх төрлийн тэмцээнүүд болж байгаа. Яг ориг CD бичлэг тэдний өөрөө цогцолох хой бит байхгүй. Яг тэр нөгөө нэг юунуудын
ориг одоо сэтгүүлүүдийн Өөрөх нь бүр судалгааны ажил биш үү? бүр судалгааны ажил бүр 90-д оноос ахвал анхны одоо бүх юм байна шүү дээ. Одоо ингээл UFC-г надад багшийн нэг юу намайг одоо UFC одоо энэ холимог тулааны графлингийн төрлийн тэмцээнүүдийн бүх бичлэгээр хангасан. Багш бүгдийн. Одоо гэрт бол тэрний өстой багтахгүй юу байгаа шүү дээ CD-нүүд. Тэгээд тэр болгоны би чинь бэлтгэлээ ийн амарна тэгээ хоол энэ гурав хамгийн чухал гэдгийг арай багш ойлгуулсан. Тэгэл дундуур нь би чинь бичлэг үзнэ. Судалгаа. Тэгэл би чинь энд одоо энэ коммуниц вирусын хамгаалалт даруул хамгаалтыг хариуцдаг. Тэг чинь би нэг байнгын нэг ноутбуктэй тэрэндээ нөгөө CD-нүүдээ хийгээд үзээл ингээл явчихдаг. Харуулын байран чинь ингээ үзээ суучна. Энд замын гүйлт тавихад чи энд нэг хідэн гүйлтийн замынхаа урд хідэн нэг төмбөчнүүдийг давхар тавьж байгаа нөгөө ноутбукд тавьчихна. Тэгэл бичлэгээ үзэл хөвчтэй тэг чинь дандаа тэгж яадаг. Тэгээд тэрийг буцаад араа явагчтайгаа анализ дүгнэлтээ тавиад тэгэл өөрийн жинд дэлхийд гайгүй гараад ирэх чинь л тэр тэгтэл дээш доош ингээ хараач нэмээд дэше гараад ирж магадгүй хасаа доош ороод ирж магадгүй гэл за өөрийн холбооны тоглож байгаа холбооны тамирчдыг бол бүгдийг арай өгш нэг гоё юм ингэдэг нэг би нэг хүнтэй тулдгаар болчлоо. Тэнгүү тэрийг арай өгш бүр ингээ мэрэгжлийн судална. За тэгээд анх ямар юугаар тулааных нь спортынх нь эхлэл нь юу байсан дунд нь амьдралд нь ямар хүнд юм тохиолдож тэр чинь тэрийг давсан хүн чинь сэтгэл зүйн маш өндөр бэлтгэлтэй болчих штэ тэрийг хүртэл гаргаж олж өгдөг хөөх. Тэгээд өмнөх тим тэдэн онд ийм ярилцлага өгч ирсэн байна. Тэгээд нэг багш чинь өөрөө Япон англи хэлтэй тэгээд айл тэр нэг их сурвалжууд маш олох боломж ихтэй байхгүй. Адаглал хятад солонгос гэх чинь ханзаар нь болчихно. Юунуудын маш тэгээд судалгаа хийгээд тэмцээн болгоны өмнө ярилцсан. Тэр бичлэгүүдийн цуг үзнэ. Эхлээд бичлэгийг өгч чинь би тэр зөвхөн тэр тамирчин зориулсан тэр тамирчны бүх дараалсан тулаанууд гэл тэ дунд нь графлингийн ч юм уу жижигцүүгийн тэмцээнд орж ирсэн, кикбокс, мутагийн тэмцээнд орж ирсэн бичлэгүүд нь хүртэл орж ирээд тэр бичлэгүүдийг чинь би чинь хэдэн хоног үзэж байгаа л тэгээд сүүлд нь арай багч тэрэн дээр анализ хийсэн. Тэгээд хоёулаа цуг уулзаад тэгээд суугаад цаас дэвтэр цаас өгөөд тэгээд балцаас өгөнгүүтээ тэгээд багш ингээд өөрийнхөө юмнуудыг бичээд намайг буцаагаад ямар тактик баримаар байна гэж яагаад тэгээ хоёулаа ярилцж байгаа тас гэж энэгээр тоглосон. Хоёулаа харсан өнцгүүдэд хоёр тус тусд нь гаргаж ирж байна тийм ээ. Эхлээд тусдаа бас авчдаг байсан юм тийм байна. Тус тусдаа үзчихнэ. Тусдаа өнцгүүдэд гаргаад дараа цуг үзэн. Нэгтгээд тэгээ цуг ингээ гертэн цуг сууж байгаа цуг үзэн дахиад. Тэгээ дахиж үзэнгүүтээ нөгөө хүний богн түүх намтар надад хэлээгүй намтар түүхийн яриад анх ингэж хэлсэн юм байна. Одоо ингээл тануусанд шар мэдээтэй хүртэл явж ш тийм ээ. Тэр хүний амьдралын. Тэгээд одоо юу гэдэг зөв өрөлттэй юм байлээ чинь би бол баруун гарын цогтөг гэж бодож штэ. Тэг чинь үнэхээр солгоо гэдэг байхгүй. Барилдааны солгоо яг энэ чигээр ингээ явцсан. Ийм. Тэгээд бол урд гар маш аюултай байж байгаа штэ. Аюултай байж байгаа штэ. Тэгм чинь багш тэгж юм чинь мэддэхгүй болчих жоох байхгүй. Тэр хүн баруун гараараа юм уу зүүн юм уу юу штэ. Тэгээ барилдахтай энэ талтай юм болоо хойд гараа хүчтэй талдаа авсан бол барилдахтай энэгүүрээ барилдах болоо гэл ингээл бодоол. Тэгэл яаж яах хоёр талтай ингэж тэмцэн дээр үзээд байгаа хүний чинь ойлгох авчдаг байхгүй. Тэнгүүд багш түүхээр уншиж тийм шүү дээ. Зүүн гараараас авах ирж исэн байна ингээл хоол иж байгааг нь гаргал ирдэг байхгүй. Тэгэхээр энэ нь солгоо юм байна. Төрөлхийн солгоо юм байна гэл. Тэрийг ингээ гаргаад. Гэхмэчтэй энэ хүртэл ингээ нөгөө бүх хүн бүдүү өвсөн гэдэг шиг жижигхэн өвс юм шиг мөртлөө аюу хэрэгтэй гэдэг байхгүй. Тэрээс бол Монголын одоо бас жоох шүмжлэлтэй байх наа уучлаарай гэж. Одоо Монголын нийт спортод байгаа одоо яг хөө мэдээж хичээж байгаа бүгд. Гэхдээ одоо бид нэр яг өндөр зэрэглэлийн мэрэгжилтэн яаж бэлдэх вэ гэдэг тэр тийм ээ. Одоо ингээд таны ярианаас ингээд сонсоход яг өндөр зэрэглэлийн мэрэгжилтэн гэж ямар хүн байдгийм бэ? Яаж судалдаг юм бэ? Тийм ээ. Зогсолтгүй яаж одоо суралцах хэрэгтэй бэ гэдгийг л баян суралц багшийн ерөн суралцах хэрэгтэй гэдэг. Багштай ингээд явж байгаа чи би чи бас нэг ном дунд нь бас нэг уран зохиолын ном уншчих гал явж штэ. Тэг чи багш чинь дандаа тийм анализтэй хэрэгтэй юмнуудыг уншиж явж байгаа. Дандаа тамирчдын тэгэл баян уншиж явж байна. Эсвэл эрүүл мэндтэй холбоотой. Тэгэл би чинь ер нь тамирчин болсоос хойш тэр хуучин бол зохиол уншдаг байсан бол тань мэдхүн чиглэлийн болон нөгөө сэтгэл зүйтэй холбоотой эрүүл мэндтэй холбоотой юм л уншиж эхэлдэг юм лүү. Би яаж яах вэ?
Би яаж сайн байлгүй. Сайн байх уу? Хамгийн өндөр түвшний тий. Байл дээрийн зэвсэг шүү дээ тий. Хамгийн шилдэг наран тулгыг яаж байх уу гэдэг дээр л анхаарч байгаа. Тэгэхээр одоо үнэхээр араа явахшаас суралцах. Дахиад ч одоо тэр хүнээс маш их нөөц байгаа да. Тэр хүнийг л уудалж л бид нэр л авах нь Тийм ээ. Өндөө нөөц байна. Тэр савхуулаас үнэхээр ямар одоо шинжлэх ухаанчаар судалдгийн баталгаа биш те. За өөрөө та дасгалжуулагч болсон чи яадаг юм бэ? Тамирчин байхаас бол хэр ялгаатай юм байна. За сүүлийн үед бол нэлээд олон том дулаан дээр, том холбоодууд дээр ажиллаж байгаа. Энэ 5 сард та Япон явах уу? 5 сард тэмцээн өөрчлөгч нь гимтэд хойшлогдсон. 7 сарын 7-нд бол хойшлогдсон. Америк явахгүй бол Япон руу бол явах юм. Японд бол явна тий. Хоёр ойрхон том дулаан. Тий шанс клубыг хүлээж байгаа шүү дээ. Тий. Тэгээ би чинь ингэж боддог гэсэн. Нөгөө арэ багшийн багш, Ишизуко багш Японд тэр нэг Гоно Йокото өртөд тулдахад Ишизуко багшийг гуугаад ардаа гаргасан байхгүй юу? Нөгөө арэ багшийн багш нь миний ард гарч штэ. Тэгэд тийм мэрэгжлийн том тулаан дээр гарч үзээгүй мэй л та. Тэгэл Ишизуко багш ингээл гараа санаалтаа ингээл амар төвлөрүүл тамирчнаас илүү төвлөрөө хүмүүс ингээл идэх байхгүй. Тэнгүүт нь би чинь дагаж зориг ороод тэгэл ямар амар өөрийгөө бэлдээд байна. Тулдах байгаа юм шиг ингээл бэлдээд байгаа байхгүй. Тэгж боддог үсэн. Тэгээ сая нөгөө нэг инх хөргөлтөө өнгөсөн авар юу талент руу гарч байгаа байхгүй. Яг нөгөө нэг гадаадын мэрэгжлийн одоо тулаанд ингээд тамирчин авч чи өөрөө тамирчин авч гараагүй. Тэгээ нөгөө шавнар ингээд цогт нэг тэмцээнд ордог ч гэсэн өөрөө тулдж таарж байгаа учраас ард нь гардаг байхгүй. Би чинь голдоо оргил тулаанд нь байж идэг. Шавнар наан тулдна. Зүгээр бичлэгээр л зургатаар ингэж хараад өрөөндөө тэгж хараад үлддэг байхгүй. Тэгэл багш энэ төр аваад гарчдаг. Бат гэрэл одоо бүр олон хотхон дуулган тэрийг бүгдгээл гавьжс. Тэгсэн чинь эхний тэмцээнд оргилын ард байхад ерөөсөө нөгөө ямар юм бэ одоо тамирчнэр явах чинь бүх юм те хязгаартай тасалжуулагчаар явах чинь амар юм байна гэл те хоол явахгүй нөгөө онгоцонд явах нөгөө идэх хоол хуураад ингээл айгуу байсан. Яг тэмцээн эхлэх гэсэн чинь зэрэг сандаад болдгоо. Яг ингээл нөгөө нэг тэмцээн эхлээл ингээл дуу шуум те тэгсэн чинь бүр сандаад. Таны яг нөгөө нэг тийш ордог байсан сэтгэл зүйн буцаад ороод ирсэн. Тэгээд тэгсэн чинь бие бэлтгэх хэрэгтэй, сэтгэл зүгээ бэлтгэх хэрэгтэй юм лээ. Тэгэхээр дагаад тамирчин шиг биеч бэлтгэх хэрэгтэй байна гэдгийг ойлголт авахгүй. Яг тэгэхээр бие маань ерөөсөө форм алдагдсан. Тэрийгээ дагаад сэтгэл зүйч сайхан унтсан байт юм байна. Сайхан маазраа маягтай орцсон байсан хүн чинь гинт тэр уур амьсгал ороод буцаал нөгөө л тэр зарладаг нөгөө зарлагчийн дуу хоолой тамирчны тэр шуугаан тэгээд тэр нөгөө төлсний нөгөө тосны үнэргээл ингээл ийм ороод ирэнгүүт буцаал ингээл сандраад юм. Яа тулдахаар бол тулаанд бие маань биш байгаа шүү дээ, бэлэн биш. Яг тэр шиг ингээд сэтгэл зүй бэлэн биш болчиход бүр сандраад болдгоо. Тэгэхээр нэр бүр ингээд нойлрог үүсчихэд бүр төвлөрж байгаа байхгүй. Яг тулдах чам шиг сэтгэл зүг тэгж бэлдэж чагаад гарсан ш. Тэгэхгүй бол нэг ард нь нэг л сайжим болчиход. Тэгэхээр зэрэг дасгалжуулагч болсон ч гэсэн юу хийх юм бэл. Сүүлд арай өшиг ойлгож байгаа байхгүй. Арай өш ямар бас тий ард нь за ялангуяа мань мэдчиг хүн хойлон хуураад эсвэл ухаалдаа унцдаг. Тэр чинь багш ямар хүнд байсан болоо гэж бодож байгаа байхгүй. Тэр ихтэй чинь их ойлгодог. Тэр чинь ард нь яаж болоо гэх. Тэр чинь давхар сэтгэл зүгээ давхар бэлдэх хэрэгтэй. За таны тулж байсан тулаанчдаас хамгийн хэцүү өрсөлдөгч гэж хэнийг хэлэх вэ? Хамгийн хэцүү өрсөлдөгч хэм бол хин штэ. Адриан байна. Адриан байна. Ер нь бол ширүүц тулаан болсон хүч юу байсан. Тэгэхээр бас л яг тулааныхаа явцад бол ингээл уул нэг чинь тулдаал нэг барилдаж ноцлогч үзэл хүч юугээрээ үзэл за тулж болохгүй юм байна. Эсвэл зодоонороо ингээ тгий гэдэг юм биш үү? Тэг чин бүх төрөлдөө эвгээр болчиход байгаа байхгүй. Яасан ч эвгүй. Тий. За зодоон нэг юм барилдахаар болох юм байна гэдэг юм биш. Барилдахаар бас болохгүй. Барилдахаар өөр унаад байгаа юм чи. Тэгэхээр чин яг ингээ дутаал нэг золгоол тим юм хийн гэнгүүч надаас төрүүлээ мордчихж байгаа байхгүй. Төрүүлээ мэдрээд ш. Төрүүл мэдэрч. Яг нэг секунд ойлын өмнө мэдрээд. Яг хийх гэжэл төрүүлж мэдэрчээд тэр өстой айгу хэцүүс. Тэгээд зодтолтоор өмнөөс цохилт даах гэж амар. Өөдөөс цохих юм бол өстой зогчих гээд. Нөгөө мутай бас мутайгаар тэмцээнд их орж исэн тэр чинь. Тэгэхээр нөгөө өшгөл цохилтын гаргаа буцаад хариу довтлогоонууд нь айгу мэдрэмжтэй байгаа гэдэг. Тэгэхээр тэр бол айгу хүнээс. Ер нь их дутуу байрлалаас ялж авраг болсон гэсэн үг шүү дээ. Тий. Хин одоо
Капурын өнтер болохоор мэдээж сайн. Гэхдээ нэг юмдаа сайн. Ойлгомжтой шүү дээ унш. Арилдааны хамгаалж байгаа тэрийг ингэчүүл гэдэг Та зохилтоо сайхгүй шүү дээ. Капуров зохиулж өгнө гэж та бодохгүй тий. тэгээ бодохгүй. Тэг чин Адриан Фанк бол Адриан Фан болохоор чинь айлын чи өшгөлтөн чирчих гээд ингээд зүүсэн. Тэр өөрөө айгуу. За тань одоо үнэхэрийн сайхан та одоо олон үзэгчдийн бас тий. Одоо мэдхгүй данх удаа ярьж байгаа маш сайхан түүх, маш өөрийнхөө замлын тухай маш сайхан асуулт хариулт подкаст айгүй сайхан боллоо гэж бодож байна. Тэгээ танд одоо хэлээг одоо энийг хэлэх юмсан ярих юмсан залуучуудад энэ спортынханд одоо гэж бодсон одоо хэлж чадаагүй үлдсэн зүйл байвал би нэг энэ дээр алдаж тээ гэж бодсон ч хуваалцаач гэж үзье. Тиймэрхүү зүйл байвал Би ч одоо ямар нэг тийм шашин шүтлэг байгаагүй. Ер нь шашин шүтдэг байсан. Тийм ардалт одоо тийм оюун санааны ямар нэг дэмжлэг байгаагүй. Сүүлд нэг мэрэгэн түргэн дүүтэй таарад тэгээ нөгөө дүүч мөр яг л хэлээд байгаа юм чи болсон бүхэл юмдыг миний тухайн сэтгэл зүйд байсан итгэл үнэмшил дарамт шахалт юу гэдэг нь тэр бүгдийг л яг л хэлэл. Тэгээд тэгингээ харин хэлтий. Та ч одоо хөтлөө мөргөө явдаг юм биш үү? Унаа мороор л ингээ уралдаад явдаг хүн байсан байна. Юм байна. Бүх Монгол дайчид бааtruуд айн тулаанд явахдаа олон аянд явахдаа дандаа хөтлөө мөртөө явдаг гэд хэлж байгаа байхгүй. Тэр нь гэхдээ нөгөө оюун санааны дэмжлэг талаар хэлсэн. Тэгээд сүүлд ингээ бодоод байж хат ер нь бол том тэмцээнүүд ороход зүүд нөр эвгүй болохоос ахуулаад нэг эвгүй тийм нэг сэтгэл зүйд нэг юм тохиолддог байхгүй. Нөгөө ялгагдах баг өмнө шийдэгдэх гээд байгаа юм шиг тийм нэг мэдрэмж төрж исэн юмуд. Тэгсэн чинь тэрнээс хойш юу гэж бодсон хэр зэрэг ер нь одоо ингээ шинэ залуу тамирчтэй давхар одоо юу гэдэг нь над чи тийм харанхуугаар биш ямар нэгэн шүтлэгтэй байгаараа хүн чи одоо нөгөө нэг амтнаас нөгөө шүтлэхээр ялгаатай гэдэг чинь тэрэн шиг уул усаа ч юм уу ямар нэгэн тийм нэг хүч авдаг оюун санааны дэмжлэг авдаг тийм нэг юм байжсэн дээр юм байна тийм ээ тийм байх ёстой мэн гэж би ер нь сүлд ойлгодог болчиход байна. сүсгт ядчил нэг бухардахад нэг тий ядгалал одоо юу гэдэг арч үжи өгүүлдэг ч юм уу тий тэгэхгүй зөвхөн ингээл яг өөрөө хочин гинтж бэртгэхээс ахуулаад бас жоох юу гэдэг юм л нөгөө нэг нутгийн сайхан буурлж үт юм уу тий тэгэл сайхан уул ус руугаа гарахаас ахуулаад надад хичнээн тийм байдаг ч гэсэн яг нэг голоосоо сүсгэлдэггүй байсан болохоор зэрэг тэр нэг итгэл үнэмшилтэй надад дэм болдгоо юм шиг санагчлаа сүлд нь. Тэр одоо хүүхдүүдийг бол ялангуяа. За одоо ингээл нэг тэмцээнд ингээл гараад гимтж бүртгэх гэдэг хүн сүсгийг бишгэлдэггүй нутаг ус руугаа яа уул ус руугаа үздэг хардаг хүн байл үзүүлж байгаа байхгүй. Тэгж хөтлгөө мөртөө алсын замд ямар байх вэ тийм ээ түшигтэй шүү дээ. Тэгж бодоод одоо тэгж хилдэг болчиход байгаа. За тунгаагийн дуртай тамирчид дуртай техник хөдөлгөөн бас нэлээд судалгаатай олон бас одоо UFC тамирчид дэмжлэг үзэжсэн гэдэг тий ярьлаа шүү дээ. Тэр нэг надад их гоё дайчин чанарын таалагдсан юм а гэсэн. Тий ер нь бол Рэнди Кутур гэдэг аврагууд шүү дээ. Юуны UFC-ийн тий хоёр анхны 2 жинд авраг болж ирсэн. Рэнди Кутурыг ер нь хардаг. Үздэг гэсэн. Мэдээж тэр бол юутэй шүү дээ. Юу барилтай. Сонгол барилтантай тэгээд цохилт сайтай. Шилдэж ингэж цогт ажилтдаг гар бас үзчихдэг. Тэгээ бас нилээ 40 гартлаа 40 бас 4 5 тад аврагын төлөө тоглож. Хамгийн сүүл 40 тад авраг гэсэн төлөө. Тийм толдож исэн тийм 40 гарцны авраг болдсон шүү дээ бас тий. Тэр тамирчныг бас өөрөө одоо нэгснэ холимгоорч яг дэлхийд өрсөлдөгч юм байж бас 30 гарцны хойно л үзэж байгаа юм чинь 32-т одоо арай өчтөр бэлтгэл хийж эхлээл ер нь тэгэл дэлхийн аврагж болдог жил чинь 38 өстой шүү дээ. Тэгээд тэрнээс ч хойш ингээл 43 4 хүртлээ дахиад 3 чудаа аврагын бүсний төлөө тулдсан гэхээр бодохорч тэр үнийг айгүй үлэрлэж явдаг байсан. Замнал маань ч бас дагцсан ч юм уу эхлээд жүжигчин ч бас тэр чинь тэгээд тэр тамирчин ундаг. Тэгээ өөрөө болохоор зэрэг Кеван босоод тулаанаар тулдж исэн. Тэрийг хойлоод ер нь холимог тулаанд ингээ бүгдийг ашиглах юмсан гэдэг гол тийм юутэйс. Философи. Тэгээд хин мэдээж нөгөө барилдын сүртэй болохоор барилдаанаар ер нь ноёлол тэгэл дээр нь байж байгаа л тий бослоо гэхэд зодон адилхан юу ч юу хийчихэр гэмдүүлээд тийм чадвартай хүнийг л бас хардаг байсан л да. Хин бэ? Канадын GSP. Тий. Одоо хин Эрнсто хост бол яалтчул бас шүтдэг байсан тий.
холбоос тэр нарийнхан шилвтэй мөртлөө гятаныг бол өстой гоёг л тасч шилж байгаа шүү дээ. Маш олон хүнийг Эрнсто Хостын тэр юу хөл маш их хардаг ус. Юу хөр зэрэг тэр чинь бас аягүй ухаан гаргаж байгаа байхгүй. Нэг жил ингээд өшгөлөөд хөлн хавтаад хөлн гимтээд тэгээд хасчихж байгаа байхгүй. Тэнгүүд дараа 4 удаа Кеваны хүн чинь 4 удаа аврагсан. Дараагийн жил нь эрэхтэй хөлөө бэхжүүлсэн, амар бэхжүүлсэн. Тэгээд аврагын бүсний төлөө нөгөө баанарыг гарын хугашгэлт шүү дээ. Нөө хамгаалт авч. Солгоохгүй ингээд гарын хугашгэлт байгаа. Нөгөө хөлөөр дандаа ядандаж хамгаалттай байсан ч хамгаалтан дээр нөшгөлж байхгүй болгоод тэгж хөлөө бэхжүүлээд аваад ирж байгаа шүү дээ. Тэр судалгаа бол судалгаа амар. Өөрийгөө бэхжүүлдэг, өөрийгөө яаж хуургаж ийн тэр энэ чинь тэгэл тэдрээс тэр хөлөөр шилж байгаа шүү дээ. Тий, тэр хөлөөр. Нөгөө гимтчихсэн хөлөөр хугашгэлж гармаар гайхалтай. Кеваны одод бол амар байсан. 2000 оны их үеийн Кеваны одод тэгэхээр үнэхэр гайхалтай. Тэгээ манай надтай бас тоглож байсан Масато байна. Масатогийн тоглолт бас л супер шүү дээ. Маш хүнд тулаан гэвэл надад хамгийн хүнд тулаан тэр юу гэв. Кёкшин каратегийн Азийн аврах шалруулах тэмцээнд Филиппинд 2000 онд оролцоход би одоо энэ баруун хөлнийхөө зүүн хөлний тахилзуур ясаа гэмтэж байхгүй цуулаа хийдэг. Тэгэнгүүтээ юунд очиод Филиппинд очиод Азийн аврагт оролцоод тэгээд тэр чинь орохгүйгээд бодцсон байсан чинь багш маань хүнд үзүүлээд за энэ хүүхд чинь явах хэрэгтэй гэж хэлсэн чинь багш намайг авч байгаа байхгүй. Юу гэдэг. Тэгэхээр би чинь яа би одоо яаж чадах юм бэ гэл ингээл тэгээд очсон. Тэг би ганцаараа мөнгө авсан шүү дээ. Тэгэхэд хөлмөөн гимтсэн. Тэгээд тэр дунд хоёр талд энд нэг хоёр хавир гуурчиж байгаа. Тэгээд тэр дунд ингэж үдсээр гад мөнгө авсан байхгүй. Маш хүнд гимтэл дунд. Жингүй юу? Жингийн ялгаагүй. Тэгээд тэр чинь нүцгэн гараа зогтдог болохоор тэр цогсон газар нь хавир их аварчих гад хэцүү дээ. Тэр хүнд юм дээрс тэр үстэй амар хэцүү санагдчих. Тэрийг бодохоор Ерөнхийдөө Кёкшны финалыг үзэхэд бол ерөнхийдөө яг эрүүл байдгүй юм байл шүү дээ. Ер нь хоёулаа тэр финалж байгаа хоёр хүмүүс хоёулаа хазгаар доглон ер нь тэгэл хэмх нүдэлсчээл гарч ирээд тэгж гарч ирээд тэгээд тэр финалыг бол үнэхээр дэвчид дуусгадаг харагддаг тий. Тэр чинь манайханд болсон тохиолдол шүү дээ. Одоо хорондоо инх тогтох гэж цагдаагийн тусгай тамирчин байна шүү дээ. Спортоор дараа. Тийм. Тоогийн Азийн аврагт 2004 оны Азийн аврагт очиод өчнөө хүнд тулаан хийгээд хөл медалийн төлөө Индонез төлөө тулдахаар байсан байгаа. Тэгээд тоогийн нийл гэмтэлтэй. Тэнгүүтээ тулдах аргагүй болигээд тэгтээ нөгөө тоогийн каратег өнө дивжин дээр гараад ёстой сайхан хүндэтгээд ингээд тэмцээний дуусгах гэдэг ингэсэн чинь өрөлтөгч нь ингээд цаана хөрөөд ирсэн алцах гэдэг юм шиг. Тэнгүүт тоогийн гараад ирсэн нөгөөт нь гарч ирэх гэж. Тэг чинь ингээд сэтгэл зүйгээр л ялччих гэсэн үг. Хэрвээ тоогийн өмнө би гарахгүй гэж хэлсэн байвал байхгүй шүү дээ. Медаль байхгүй шүү дээ. Тэр чинь тэр нөгөө жингийн ялгаагүй тэмцээн байхгүй. Тэгээд тэр чинь яг үндэсний бүх шиг хідэн ч орн тэр нуус ингээд хасгаж явсаар ингээд үздэг байхгүй. Тэгсэн чинь тим юм дундаас гарч ирэнгүүтээ тоогийн шууд дивжин дээр гараад ирэнгүүт өрөлтөгч нь цаана ингээд алцгаж байгаа юм шиг гарч ирэнгүүтээ болчих би бодож чадахгүй нэг л. Тэгээд тэр бас асуудалтай байсан. Тэр асуудалтай нүүл гэмтэл байгаа байхгүй. Би тэр хүнд Москвад Кёкшны тэмцээнд Максим Бакушин гэдэг орстой. Тэр чинь манай энд 87 хүн орж байгаа. Тэгээ 2-3 өдөр үргэлжилдэг. Тэгээд би чинь 6 ялчаад 7 дахь дээр нь нүүл гэмтэл бас гарч иж байгаа. Аврагын төлөө гарч иж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь Орсын шигшээ багч нь амар судалгаатай тэнд мэддэг байхгүй. Яасан чинь би чинь ингээл тэрний өмнөх жил би чинь хөлний гэмтлээсээ болоод шилдэг дөрөвдөлдөд гэмтлээсээ ялагдсан байхгүй. Тэг шилдэг бест техник цом авцсан. Дараагийн жил нь би чинь шилбэг бэхжүүлээд шилээр нүдэл ингээд хөлийн ясагт амар болдог байхгүй. Янзын бол хоёр цохолд шил хагалцдаг юм л ийм болчихлоо. Тэгээд шилбэр бол өстой харахна гэж бодсон чинь энэ гадна талынхаа энэ тахилзуур ясны гадна талын энэ булчин хэврэг үт юм лээ. Өшгөлөнгүүд энэ дээр гэмтэнгүүд эн чин давж авдаад ясан зүгээр мөртлөө хөлөөр өшгөлж чадах шүү дээ. Хөлөөр. Тэгээд ялангуяа эхний өдөр 4 жил ялчаад маргааш нь тулдах хэрэг чи нөгөө нийл өвчин болчоод тэгээд шилвч ингээл дарангууд хумсны төлөө далдартал ингээл хохоол. Тэгэл гарч байгаа байхгүй. Тэгээд аврагын бүсний төлөө тоглоод тулаанда
талыг бодож байгаа шүү бид чинь гадаа ингээл энэ ч бас нийл орцсон л байгаа. Тэгэл тэрийг хамгаалаад ингээл зодолж байсан чинь энэ рүү өшгөлүүлээд унчдیں۔ Тий. Тэгэл яг унж явахгүй. Гэтэ энд орцсон л байсан. Гэтэ тийм тэрийг юусоо хүн энийг дандаа хамгаална гэсэн бодол байхгүй. Дандаа рефлексээр гадна талаа хамгаалаад ингээд үзсэн чинь энд өшгөлүүлээ унчлаа. Сүүлд нь Оросд юунд 2001 онд Осакад нэг Оросуудтай таахгүй. Тэгээд нөгөө ярилцсан чинь Максим Бакушин тэгтийн нөгөө тэнд очицсан тэмцэн дээр очицсан. Тэгээд би тэнд орж чадхаа байцсан чинь гайхал намайг яагаад орч байгаа ч үгүй. Тэгжээс нь ярьдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө ардталт нь ингээд судалгаа хийдэг хүн байдаг гинэ. Өндөр зэрэгэлд гараад ирэх энэ тамир чинь хаана хэд өшгөлүүлүү гэдгийг тоолоод өгдөг. Тэгсэн чинь миний эндээ хамгийн өшгөлөөсөн. Би чи Оросын шигшээгийн 3 үнэтэй дараалт ууртаасан байхгүй. Эхний наан 2 үнэтэй. Дараа нь аврагын төлөө. Тэгээд зооны аврагын төлөө мөнгөн медалийн төлөө үрминий 2005 оны дэлхийн авраг болдог үрмитэй дарсан. Тэгсэн чинь тэр энэ бүгд энэ рүү өшгөлснийг нь би өөртөө гэмтчихэд мэдээгүй байж хахад өөрчлөгч нэ гэсэн шүү дээ. Тэгсэн чинь Максим Бакушин гэж яг дасгалжуулагч ард нь анализ хийдэг хүмүүс нь зөвхөн энэ рүү өшгөлөөр өгчихсэн гэж. Таны үед энд маш их цогцолт авсныг тэгээд өндөө би өөрөө мэдээгүй байж хах чинь л тэгэл дараа нь өшгөлөөсний дараа уус явж чадвал энэ үлч өргөгдөхөө байждаг. Шатмат руу явах гэж өстой үл үзэж байгаа. Тэгсэн чинь цавны булчиргаа цочоод бүр мангар том авчиж байгаа юм. Ер нь тэгээд өмнө ингээд цочоод эхэлсэн байсныг мэдэхгүй явж байгаа ш. Тэгэхэд тэрийг л тооцсон байхгүй. Өшгөлтийн. тэгэл тэн дээр тооч хийж тий. Яг тооч дээр л. Яг тооч дээр. Та бол унахтаа яг унчвал гэж бодсон биз. Тэгэхэд бол аль тэгэл хийж чадахгүй ингээд салуулаад чичрээд байгаа байхгүй. Тэг чинь ерөөсөө хэсэг цохолцоол нөгөө чинь гаднаад өшгөлөд юм шиг хэсэг цохолцоол энэ рүү 2 өвдөлөөл дараа нь 1 өшгөлөөл унагцсан шүү. Тэг чинь би ч адилхан нөгөөдгний чинь замраагийн тэнд өшгөлөөл нөгөө шилбэний хамгаалт чи том хавд цөглөр найзуудтай ч гэсэн хэлж байгаа байхгүй ясаар өшгөлж чадахгүй наа зүйл бахаар өшгөлөд нэгээл тэгэл өшгөлөөл гимтэлтөөлөөр өшгөлөөл явж байгаа чинь нэг газар 2 3 хүн тавтаж байгаа байхгүй. Тэгэхээр судалгаа. Тэгэхээр тим судалгаа багийн ажиллагаа амар. Багийн ажил чинь тий. Бидэрт бол бас авах хэрэгтэй юм байна. Тэр одоо энэ тухай бас л суралцгал маш том чухал зүйл боллоо одоо. Та гэр бүлийн тухай танилцуулж юм одоо бас чөлөөцөөгөө гэдэг дуртай одоо хобби юм байна. За би ихнэр 4 хүүхэдтэй. Ихнэр маань Баянгор хүрээ марлын гаралтай Сэржав гэдэг бүсгүй байгаа. Тэгээ 3 охин 1 хүүтэй. Тэгээ чөлөөцөөгөө тэгэл одоо бол тэгэл бичлэг үзсэн шандрын өрсөлдөгч өмнөөс нь судлаа. Тэгэл ном уншаал. Тэгэл сайхан байгалийн сайхан тэнэг дуртай тэгэл өдөөтэй явал. Учир ан ман бол сонирхгүй зүгээр. Сайхан байгалийн сайхан л явдаг. Өдөө очиж сайхан морь унаал. Тэгэл явна да. За өнөөдөр бидний урилгыг хүлээн авч бидэнтэй нэгэн хором их сайхан ярилцаж өнгөрөөсөн гавьяа тамирчин Жоломын наран тунгалаг гавьяатай болон за доогчтой маш их баярлалаа илэрхийлье. Өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. За баярлалаа. Өрж оруулсанд маш их баярлалаа. Тэгээд тулаан сонирхогч дүүнэртэй тамирчидтай тууштай байгаараа хичээгээрэй л гэж хэлье да. Баярлалаа. За баярлалаа. Үндэсний хөрөнгө оруулалттай мөнгөн гүр эмнэлэг нь нарийн мэрэгсэн эмч ажиллагсадтай халдвар аюулгүй байдлыг бүрэн хангасан олон улсын жишигт хүрсэн тоног төхөөрөмж бүхий оншилгооны төв гэмтлийн мэс засал, ерөнхий мэс засал, сэргийн засах уламжлалт эмчилгээ, эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал, дотор мэдрэл, зүрх судасны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Хавдрын оншилгоо мэс заслын эмчилгээг өндөр түвшинд явуулж энэрл хүндлэл бүхий чанартай үйлчилгээг ард иргэддээ хүргэдэг. Эрүүл Монгол иргэн эх орны баялаг мөнгөн гүр эмнэлэг Нэвтрүүлгийн ивент итгэгч Cammy Lounge Night Club